За ингээд хоёр дахь үе шатны арга хэмжээ маань албан ёсоор эхэлж байна. За өнөөдрийн миний удирдах явуулах хэсэг бол чинээлэг дундад давхархтай Монголын төлөө буюу дараагийн 10 жилд хийх бидний ажил концепц маань энэ төрийн байгууллагуудтай яаж уялдаж баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид маань цаашаага яаж ажиллах талаараа бид бас одоо тодорхой ярилцсанаа. За ингээд албан ёсныхоо арга хэмжээг одоо эхлүүлье. Тэгээ манай өнөөдрийн панелаар бол Улсын их хурлын гишүүн Бадам Сүрэм гишүүн маань оролцож байгаа. За гишүүн маань одоо Дорнод аймгаас сонгогдсон. Их олон жил одоо засаг дарга хийсэн өрхийн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн жаргал зовлон маш сайн мэддэг. Одоо хуулийн шинжилсэн найруулга дээр ажлын хэсэг ахлаад ингээ яг явж байгаа ийм одоо гишүүн маань байна. Тэгээ та энэ талаараа бас жоохон мэдээлэл манай баялаг өгөгчд өгнө. Хуулийн явсан. Юуны өмнө та бүхэнтэй уулзсандаа баяртай байгаа илэрхийлье. Тэгэхээр төр бизнес хийхгүй, төр зөвхөн хувийн хөгжлийг л дэмжиж ажиллах үүрэгтэй. Тийм учраас цаашдаа энэ одоо эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд одоогийн байгаа энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг, бичил сан хэлбэрээр ажилуулж, за энэний өмнө одоо байдаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан буюу одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын санд байдаг энэ одоо сандтай уялдуулах, за мөн дараагийн шатнд жижиг дунд одоо үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих ийм санхүүгийн бие даасан корпорац байгуулж ийм 3 үе шаттайгаар бизнес эрхлэлтэд дэмжих зүйтэй гэдэг одоо хуулийн гол үзэл санаа байгаа. Хүний амьдралын өсөлтөө зүйрлүүл, за хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бол одоо хүүхдийн цэцэрлэгтээ зүйрлэж, за бага ангитай бол бичил санг, за дунд ахлах ангитай бол одоо жижиг дунд үйлдвэрийг дэмжих корпорац хэлбэрээр одоо явахын зүйтэй гэдэг ийм саналыг бол одоо хуулийн төсөлд бол тусгаад явж байгаа. За судалгаанаас үзэхэд Монгол улсын хэмжээнд дотоодын бүтээгдэхүүн буюу эдийн засаг дэслэг хувь хэмжээ жижиг дунд үйлдвэр эрхлэгч маань ердөө 5.5% гэдэг дүн гарсан. Гэтэл дэлхийн ихэнх улс орнууд бол 40 ба түүнээс дээш хувь нь жижиг дунд үйлдвэрлэл худалдаа үйлчлэг эрхлэгчид эзэлж байгаа. Эндээс харахад өнөөдрийн бидний одоо энэ форумын нэр бол одоо чинээлэг дундад давхартай Монголын төлөө гэдэг нэртэй. Тэгэхээр энэ чинээлэг дундад давхархыг хэн бүрдүүлэх вэ гэхээр өрхийн бичил жижиг дунд үйлдвэрлэлч бүрдүүлнэ. Энийг бодлогоор төр дэмжихийн тулд тодорхой одоо эрс өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж одоо үзэж байгаа. Энэ хүрээндээ одоо судалгаанаас үзэхэд бол хамгийн их одоо давтагдсан зүйл нь 70 орчим хувь нь хөнгөлөлтөө зүйлийн их үүсвэр дутамг байна гэж үзэж байгаа. Энэ их үүсвэр яагаад дутамг байна гэхээр ерөөсөө 100% төсвөөс хараат буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс улсын төсвүүдээр энэ одоогийн одоо жидүү санд хэдэн төгрөгийн хөнгөлөлтөө зүйлийн их үүсвэр одоо тусгасан гэдгээс хамаарат энэ маань хязгаарлагдмал байгаад байгаа. Энэ юунаас харагдж байгаа гэхээр хөнгөлөлтөө зээл хүссэн 20 хүсэлтийн дөнгөж нэгийг нь өнөөдрийн байдлаар шийдвэрлэж чадж байгаа. Энэ санхүүгийн нөөц боломжтой холбоотой. Тэгээ энэ одоо цааш санхүүгийн корпорац байгуулж энэ жидүү санг дэмжигтэй тогтмол энэ санд одоо хөнгөлөлтөө зээлийн их үүсвэр ордог, бүрддэг байх энэ тогтолцоог бүрдүүлэхээр бол хуулийн төсөл тусгаж байгаа. За энэ хүрээндээ үндэсний баялагын сан, за мөн одоо бусад гадаад дотоодын хөнгөлөлтөө зээл тусламж, бусад их үүсвэрүүдээс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс биш энэ их үүсвэрийг одоо бүрдүүлж энийг санхүүгийн корпорац хэлбэрээр хараат бусаар удирдах явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол өнөөдрийн байдлаар манай жидүү эрхлэгчдийн хамгийн их тавьж байгаа гомдол бол жилдээ нэггүй удаа одоо зээл олгоход сонгон шалгаруулалт одоо зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл 10 жилээ төгсөж байгаа хүүхэд одоо уралдаан шалгалтанд конкурст ордог шиг нэг удаа өгж байна. Энэ бол хязгаарлагдмал байна. Энийг шалгуураа хангасан бол хүссэн үедээ очиод авдаг ийм хэмжээний их үүсвэртэй болгохын тулд Монголын төр одоо ажиллах ёстой гэдэг энэ одоо шаардлагыг тавьж байгаа. Сая би энд нэг бизнес эрхлэгчтэй уулзахад өмнө одоо 100 сая төгрөгийн зээл авсан. Энийг одоо хаагаад дараагийн шатны одоо зээлээ авахар одоо төлөвлөж байна гэдэг. Энэ юунаас болж байгаа гэхээр энэ сан маань өөрөө их үүсвэр хязгаарлагдмал учраас давтан одоо зээл олгодоггүй. Чи өмнөх онд олгосон одоо энэ жил боломжгүй гэдэг. Гэтэл энэ маань өөрөө шаталж дараагийн шатндаа бизнесээ томруулахын тулд дахиад одоо дараагийн ээлжинд илүү одоо хэмжээний зээл авдаг ийм шаталсан одоо бүтцийг санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай гэж одоо хуулийн төсөлд тусгаж байгаа. За гурав дахь нь бол санхүүгийн бус дэмжлэгүүдийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр за нэгдүгээр мэдээж зөвлөн одоо туслах үйлчилгээ буюу та бүхэн мэдж байгаа бизнес эрхлэгчид барилга замын салбарт бол нийт төсөв төртгийн одоо 2-4% нь зөвлөх үйлчилгээ захиалагчийн хяналтанд одоо зарцуулдагтай адилхан
энэ одоо хөнгөлтөө зээлээр олгож байгаа тэр хүүгээс орж байгаа орлогыг буцаагаад энэ одоо салбараа тэтгэхэд одоо менежмент хийхэд нь буюу зөвлөх үйлчилгээнд нь хувийн хвшил төрийн бус байгууллагуудаар энэ зөвлөх үйлчилгээ бүрдүүлье. Одоо манай Эрдэнэ сайхан даргын удирж байгаа Жидүү засгийн газрын агентлаг гэхэд цөөхөн хэдийн ажилтныхаа хүрээнд бүх орон нутагт хүрч ажиллаж чадахгүй байна. Бүх бизнес эрхлэгч зөвлөх үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа. За манай хувьд бол Дорнод аймагт бол ямар үйл одоо энэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн зэмж чиглэлээр одоо бодлогын арга хэмжээнд авснаас би хоёрхныг дурдъя. За нэгдүгээрт бол бид бүхэн мэрэгжлийн холбоодын нарийн бичгийг одоо бүх салбарт байгуулах замаар энэ нарийн бичгийг нь одоо цалин урамшуулалт нь манай одоо орон нутгийн төсвөөс бол одоо дэмжлэг үзүүлж хоёр талаасаа цалинтай нарийн бичгийн дарга нь тэр холбооныхын үйл ажиллагааг авч явдаг. Мэргэжлийн холбоод дээр энэ зах зээлийн эдийн засаг маань хувийн хвшлээ тулгуурж ажиллахыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж ажиллаж байгаа нэг туршлага байгаа. Хоёрдугаарт нь төрийн байгууллагын одоо хуучин барилгуудыг засварлах шинжлэх замаар ялангуяа массын үйлдвэрлэл эрхэлдэг оюутчид бусад жижиг одоо бизнес эрхлэлцээ зориул түрээсгүйгээр ашиглуулж эхний одоо 1.5-аас 2.5 жилд нь бол одоо гарааны буюу стартап бизнесүүдийг дэмжиж бойжуулж энийг түрээсгүй одоо ажлын байрны энэ одоо нөхцөлийг дэмжиж ажиллаж байгаа гэх зэрэг ийм одоо тодорхой туршлагууд байгаа. Тэгэхээр энийг бол бас хуулийн төсөл дээр тусгаж цаашдаа энэ төрийн байгууллагуудын одоо байруудыг аль болох багасгах замаар эхний ээлжинд гарааны бизнесийг дэмжихт нь одоо дэмжлэг үзүүлье гэдэг. Манай бизнес эрхлэгч ямар зүйл хэлж ийм нэхээр одоо энэ сүлжээ ихтлгүүрүүдээр бараа бүтээгдэхүүнээ борлуулъя гэхээр мөнгөө 6 сарын дараа одоо төлбөрөө аваа гэдэг юм уу. Эсвэл одоо төрийн худалдаа авалтанд оролцохоор хичнээн сарын дараа одоо төлбөрөө өгөө гэдэг юм уу. Энэ зүйлийг одоо хуулийн төсөлтэй хамт энэ монополийн эсрэг газар, хөрөнгө оруулалтын газар гэдэг эдгээр газруудаас бол дахин бид нар одоо санал авна. Ер нь энэ зах зээлийн эдийн засагт энэ одоо монополтой тэмцэх гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг. Өнөөдөр чинээлэг дундад авахыг бий болгохын тулд энэ зүйл дээр тодорхой бас өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас энэ одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль дээрээ дагалдуулаад үндэсний баялагын сангийн тухай хууль, энэ монополийн эсрэг хууль гэдэг энэ бүх хуулиуд дээр тодорхой зохицуултыг хийж ингэж бүгдийн хууль хоорондын нийслүүдийг хангаж одоо явуулах зүйтэй гэж одоо үзэж байгаа. За дээр нь зээлийн хүүгийн хувьд бол бага байхаас гадна хамгийн гол нь хугацааны хувьд бол бид нар нөгөө их усүр бага учраас 3 жил 5 жилгээ олгочдөг. Гэтэл дэлхийн ихэнх улс орнуудад энэ салбарыг дэмжихийн тулд хөрөнгө оруулалтын одоо зээлийг бол 10 ба түүнээс дээш жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай олгож, эргэн төлөлт нь өөрөө цаг хугацааны хувьд одоо энэ хүчин зүйл баригдахгүйгээр одоо бизнесээ төлөвлөж явах нь чухал байдаг. Тийм учраас энэ зүйлүүдийг бол одоо энэ хуулийн төсөлд одоо тусгаж явж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээд энэ одоо хуулийн төсөл одоо батлагдвал тодорхой ахиц гарна. Цогцоор нь энийг одоо авч үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь орон нутагт одоо бас дурсан одоо энэ туршилт дээр нь бүх одоо бүсүүдэд хилцүүлэг зохион байгуулж санал авсан байгаа. Нийслэлд бол хамгийн том хилцүүлгийг бас зохион байгуулж санал авсан байгаа. Тэгээд энэ хуулийн төсөл маань хэрвээ батлагдвал бол тодорхой ахиц гарна. Тэгээд давтан хэлэхэд хамгийн чухал зүйл нь татвар төлөгчдийн хөрөнгөөс бус уул уурхайн буюу нөхөн сэргээгдэхгүй баялагаас орж байгаа орлого өгөөжийг нөхөн сэргээгддэг энэ хүнс жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт иргэн одоо зориулж энийг ийм тогтолцооны хувьд үндсэндээ бүрэн бие даагаад төрийн ямар ч оролцоогүйгээр цаашаа аваад явах хэмжээнд одоо ийм болгож өөрчлөхөр бас зорж байгаа гэдгийг та бүхэндээ бас одоо танилцуулж байна. Баярлалаа. За сайн байцгаана уу. Нийт баялаг үтгэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ хэлэлцүүлэгт зориулаад би бас хэдэн статистикууд харлаа. Сонирхолтой статистикууд гарч ирж байна. Нийт одоо Монголын 3.5 сая хүн амтай Монгол улсын аялах хүчний тоо бол 1.3 сая орчим байдаг. Энэ статистикээс харвал жижиг дунд үйлдвэрт одоо 50-60% нь ажилддаг юм байна. Нийт аж ахуй нэгжүүдийн 90 орчим хувь буюу 76,000 орчим жижиг дунд үйлдвэрлэл байдаг юм байна. Тэгэхээр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 80-90 орчим хувийг нь хувийн аж ахуй нэгжүүд авч явдаг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэр нэртэй мөртлөө төрийн Монголын эдийн засгийг маш том ачааг нуруунд дээр өөрч явдаг ийм том салбар юм байна. Ингээд бас юуны өмнө баялаг бүтээгч та бүхэндээ 10 жилийн ном баярын мэндийг хүргье. За Бадамсүрэн гишүүн маань сая
хууль эрх зүйн хүрээнд ярьсан зүйл одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг бас товчхон дурдлаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас тэргуун шадар сайд бөгөөд учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөний хуулийг сая 9 сарын 23-наас эхлээд олон нийтээр хэлэлцүүлсэн. Энэ хуулийн гол агуулга юу юм бэ гэвэл ерөөсөө л бизнес эрхлэгчид та бүхэнд эрх чөлөөг хуулиар баталгаажуулж өгөө гэдэг анхдагч хууль. Энэ хуулийг дагаад 118 хууль одоо хуулийн шинжилсэн найруулга өргөн мэдүүлэгдэж байгаа. Хамгийн гол нь дагаад гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль байна. Энэ зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийг би онцолж хэлмээр байна. Тэгэхээр одоо аж ахуй нэгжүүд, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ эхлүүлье гэж байгаа анхны гараанаас гарч байгаа хүмүүст хамгийн тулгардаг зүйл бол компани эхлүүлэх. Энэ бол зөвхөн компани байгуулах гэдэг асуудал биш. Энийг бол бизнес компани байгуулахаас ахуулаад бизнесээ эрхлээд одоо зах зээлд байр суурь олтлох ийм процесс, маш урт хугацааны процесс. Тэгэхээр эхний ээлжинд бид нар энэ одоо техник шинжтэй үйл ажиллагаануудаа одоо журмаар зохицуулж ий гэдэг хүрээндээ зөвшөөрөл компани байгуулахад цахимаар болно. Одоо та бүхний мэдж байгаа e-бизнес платформ 2.0-ыг бид нар одоо удахгүй энэ оны сүүл эсвэл эх оны эхээр одоо олон нийтэд хүргэнэ. Тэгэхээр компани байгуулахад ямар ч асуудалгүйгээр нэг платформ руу ороод байгуулдаг болъё. Дараа нь тэр эрчим хүч үйл ажиллагаа явуулах зөвшөөрлүүдийг одоо хөнгөвчлөе. Хуулийн зааснаас бусад тусгай зөвшөөрлүүдийг аж ахуй нэгжүүд би ийм бизнес хийлээ шүү гэдгээ мэдэгдэл хийж эхлэе. Мэдэгдэл. Ингээд тэрийн заавал нэг хуулийн төрийн байгууллагад очиж хянаж халах тийм шаардлага байхгүй гэдэг агуулгаар явж байгаа гэдгийг бас онцлох нь зүйтэй. Мөн дээрээс нь тэргуун шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд, учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг сая 7 сарын 22-наас хойш ажиллаж байгаа. Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих гэдэг. Энэ концепц, энэ ажлын хэсгийн концепц мөн л энэ чиглэлд явж байгаа. Аж ахуй нэгжүүд томрох ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес, өрхийн бизнес энэ бүгд зах зээлд одоо эрэлт байж иж сая бизнесээ хөгжүүлж чадна. Энэ боломжийг төр олгож өгөө гэдэг агуулга. Экспортын гарцаас ахуулаад, гаргах зөвшөөрлөөс ахуулаад бүх процессыг хөнгөвчлөё гэдэг. Энд хамгийн нэг тулгамдсан асуудал энэ аж ахуй нэгжүүд бүгд шүүмжилдэг байсан асуудал байсан. Гайлын хилээр бараа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нийтлэг журам гэж 2019 онд байгуулагдсан энэ журам одоо нийт одоо аж ахуй нэгжүүдэд хүнд суртал үүсгээд байна гэдэг агуулга байсан. Энийгээ сая 8 сарын 31-ний өдрөөр шинжилсэн. Энд яаж ийнэ гэвэл тухайн аж ахуй нэгжүүд бараа импортлж оруулж ирэхтэй эсвэл экспортлохдоо заавал гайлын улсын байцаагч, ахлах байцаагч маш олон шат дараалалаар дамжиж гардаг байсан процессыг хөнгөвчлсөн. Та нар цахимаар явчих. Одоо хэлэхэд бидний сая гаргасан статистикээр бол нэг 50-60%-аар хүнд суртал, чад дамжлууд багассан гэдэг ийм агуулга явж байгааг бас дурдхан зүйтэй. Мөн дээрээс эдийн засгийн хөгжлийн яамнаас та бүхэн мэдж байгаа худалдааны хилцээрүүдийг улсуудтай хийж байгаа. Одоо удахгүй сая гэрээгээ зурагдсан удахгүй улсын хурлаар ёсчлон батлах ёстой Евразийн худалдааны хилцээр гэж. Нийт 370 орчим бараа бүтээгдэхүүн байгаа. Ихэнх нь энд сууж байгаа та бүхдийн үйлдвэрлэдэг, бүтээдэг тийм бүтээгдэхүүнүүд байна. Бид нэр зөвхөн Монгол дотроо энд сууж байгаа 5-6 хүн ч юм уу энэ танхимд байгаа хүмүүс худалдагч, худалдан авагч байдлаар яваад байвал энэ бид нар тэлэхгүй. Тийм учраас та бүхэнд одоо аж ахуй нэгжүүд боломж олох үүднээс энэ хүрээг гадагш зах зээлд гаргаж өгье л гэдэг санаа. Тийм учраас ийм бодлогын ажлууд бас хийгдэж байгааг хэлье. Мөн дээрээс нь одоо дэлхийн нийт өөрчлөгдөж байна. Сая Хүрлбаатар Эден компани захирал Хүрлбаатар захирал их онцгой мессежүүдээ хэлж байна. Бид энд сууж ийлаа. Яг хамгийн сүүлд асуухт нь би их оронч, та нар их оронч мөн үү гэхэд нь би дотроо тийм ээ л гэд хариулж байсан. Гэхдээ дараагийн асуултанд би бэлтгэлтэй байж чадсангүй. Та Монголд үйлдвэрлэлгүй хувцас тайлаа гэсэн чинь янамлын ойнсоос минь өөр юм үлдэхэргүй болчихж байна. Энэ бодит байдал. Тэгэхээр бид нар энэ их оронч гэдэг сэтгэлгээ бидний бас хэрэглээнээс бас шалтгаалах юм. Сая даваа хоёр зөвлөгтөө бид нар уржигдар ерөнхийлөгчтэй хамт аж ахуй нэгжүүдээр явсан. Ерөнхийлөгч 3 зүйлийг л маш чухалчил захиж ирсэн.
За бид нар хийх юм бол маш их байгаа. Үнэхээр өнөөдөр энд байгаагийн нэг илрэл бол би одоо түрүү бас хэлсэн. За даваа үер зөвлөхөд маш их баярлалаа. Ягаад гэвэл төрд хувийн хвшилд тулгамдж байгаа энэ асуудлуудыг бодиттойгоор хүргэж тэр тогтоол шийдвэр хуульд оруулна гэдэг бол маш том ажил. Ийм хилцүүлгүүдийг бид нар хуулиа журмаа батлуулахдаа олон удаа хийснийг хүчинд өнөөдөр одоо жижиг дунд үйлдвэрийн газар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өгж байгаа зээл маань эзэндээ очиод ил тод болоод ингээд явж байгаа. Тэгэхээр ийм хилцүүлгүүдийг олон удаа хийх хэрэгтэй. Мэдээж үйлдвэрлэгчд маань, аж ахуй эрхлэгчд маань ийм хуралд олон сууж чадахгүй. Бас цаана бизнесээ авч явдаг учраас цаг зав багтаа байдаг. Гэхдээ яг үнэхээр энэ хэрэгцээтэй ийм хилцүүлгүүд төр одоо бид нар ингээ багцарчлаа шүү дээ. Тэгэхээр хэсэг бүлгийн за энэ удаагийнх та 5 эсвэл та 10 ор гэдэг ийм зохион байгуулалтанд ормоор юм шиг санагдаж байна. Би 2026 оны төсвийг сая одоо Монгол улсын ерөнхий сайд томилогсныхаа дараах нь ил тод болгоод нийтийн хилцүүлэг хийлээ шүү дээ. Тэрэн дээр би одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй бүх сувгаар хүргэсэн. Та бүхэн маань улсын төсөв хилцэж шүү. Энд ирээ зовлон бэрхшээл тэр төсөвтэй холбоотой юмнуудаа хэлээч гэсэн. Харамсалтай нэгч жижиг дунд үйлдвэр эрхлэгч ирээгүй. Тэгэхээр бид нар дуу хоолойгоо тэнд хүргэж чадаагүй. Төсөв дээр одоо яг гар дээр ирээгүй нь ирснийхэн дараа харахаас бас одоо юмнууд сонсогдоод байгаа. Тэгээд тэр үед нь л болохоос бид нар өөрөөр хэлбэл өөрсдийнхөө эрх ашгийг тэр үед дуу хоолойгоо хүргэж чадаагүй. Тэгэхээр дараагийн ийм томоохон хилцүүлгүүд төр ялангуяа ийм шийдвэр гаргах гэж байгаа тийм хилцүүлэг дээр бөөнөрөө хэсэг үлгээрээ зохион байгуулалтаа орж зовлон бэрхшээлээ хэлж одоо ингээд өнөөдөр энд бид нар төрийн байгууллагуудын төлөөлөл маань сууж ин бүгдээрээ мэдж байгаа. За та бүхэн маань бол одоо яг усан дундор өөрснөө туучаа явж байгаа улсууд бүх зовлонгоо мэдж байгаа. Гэхдээ тэрийг өнөөдөр хэлсний хүчинд энэ түвшинд ирсэн байна. Өшөө бид нар зохион байгуулалтаагаар орж дуу хоолойгоо хүргэжиж төрийн шийдвэрт орж явах хэрэгтэй. Одоо Бадамсрын гишүүн хэлж жижиг дундын хуулийг дагалдуулаад олон хуулиудад өөрчлөлт оруулна гэдэг. Энэ дээр хэдэн төрлийн албан агт сууж байгаад биччих юм бол дахиад амьд юм болохгүй. Тэгэхээр энэ дээр дахиад бодлоготойгоор орж ирээд бодиттой юмаа хэлээд гэхдээ гарц шийдэлтэйгээр бид нар хэлдэг байвал одоо та бүхэн тулгамдаад байгаа энэ бэрхшээлүүдийн тодорхой хэсэг нь шийдэгдээд явна гэж үүнийг хамгийн дөрөвж хэлмээр байна. За дараагийнх нь Бацуул дараагаас нөгөө чиний дунд давхартай Монголын төлөө уран дор хийгдэх ажлууд маань танай байгууллагатай хэр уялдж байгаа вэ? Дараагийнх нь Боржин шууд хариулцаа. Өдрийн сайн байцгаана уу. Монгол улс 2023 онд тендерийн хууль буюу төрийн болон орон нутгийн өмчийн өрөнгөөр бараа ажил үйлч худалдаа авах тухай хуулиа шинжилсэн. За энэ хуулийн үзэл санаа нь юу гэхээр ер нь энэ төрийн байгууллага тус бүрдээ жижиг тендер зарлж байна. Аж ахуйн нэгжүүдийг ийм зардалтай тогтолцоог нь халъя. Одоо ингээд худалдаа авалтын бүтцийг харах юм бол нийт зарлж байгаа тендерийн 10 тендер тутмын 6 нь бол эцсийн бүтээгдэхүүн бараа авдаг, бүтээгдэхүүн авдаг. Тэрний 30% нь бол бүтээн байгуулалтын ажил, 10% нь үйлчилгээ гэдэг. За төсвөөр нь задлаад үзэх юм бол эсрэгээр 70% нь барилга байгууламж, 20% нь ер нь бол бараа бүтээгдэхүүн, 10% нь үйлчилгээний ийм бүтцтэй байгаад. Тэгэхээр ер нь энэ олон тоогоор зарлагддаг тендер шалгаруулалтуудыг нэгдүгээрт байгуулдаг гэрээнийх нь хугацааг нь нэгээс дээш жилээр байгуулчих. 3 жилээр. Тэгэх юм бол энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч маань дараа жилийн тендертэй санаа зовлтгүйгээр үйлдвэрлэлийн шугамдаа хөгжүүлэлт бүтээгдэхүүнээ бэлтгэл мөн түүхийн эдийнхэн гэрээ контрактыг бас урт хугацаагаар дунд хугацаагаар хийх боломжийг нь бүрдүүлэх юм байна харж байгаа. За энийг хуулиар яаж хэрэгжүүлэх вэ гэхээр 17 онд Монгол Улсын засгийн газраас цахим дэлгүүр буюу энэ захиалагч нийлүүлэгчтэйгээ харилцаад байгаа харилцаан дээр асуудал гараад байгаа юм байна. Энэ ингээд нийлүүлэгч захиалагч хоёр хоорондоо харилцахаараа ямар нэгэн асуудалд орохоор нөгөө тендер шалгаруулалт гэдэг тогтолцоог мань авч хайчих гээд байгаа юм байна. Тэгэхээр ер нь энийг дундын зурчлагч буюу хоорондоо харьцдаггүй ийм цахим дэлгүүр буюу ийм дундын зуулчлалын газрыг бий болгоод тэнд дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ бүгдийг байршуулад тэгээд тэр байршуулах гэрээнийхээ
одоо дээд үнийг нь 3 жилээр байгуулад тэгээд тендерийн хуулийн дээр ямар зохицуулт байгаа гэхээр гэрээг 2-оос дээш жилээр хийх юм бол үнийн тохируулах хийх зохицуулт нээлттэй байгаа. Тэгэхээр одоо бүтээгдэхүүний эцсийн үн бүрдэлтэн дээр нөлөөлдөг нөхцөл зүйлүүдэд гэрээ байгуулахдаа хоёр тал хамтарч ажиллаад тохирчно. Валютын анхны зөрүүл одоо өөрчлөлт гарах юм бол энэ эцсийн бүтээгдэхүүн өснө гэдэг ийм зохицуулт хийгээд явах эрх зүйн орчин байна. Хоёрдугаарт 2024 оны 162 дугаар тогтоолоор засгийн газрын тогтоол байгаа. Энэ цахим дэлгүүрт байршуулах барааны жагсаалтыг баталчихсан. Энэ дотор дотоодод үйлдвэрлэсэн чанар стандартын шаардлага гэсэн бүтээгдэхүүнийг оруулна гэсэн байна. За манай газар дээр бол одоо Эрдэс Монгол нэгдэлтэй хамтраад нэгдлийн харийн 17 уул уурхайн байгууллагуудад эхний ээлжинд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, тоноглол одоо энэ гутал болон оймс, бээли, малгай, өвөл зууны тусгай хэрэглэлийн хувцснуудыг оруулж тэгэх юм бол та нар Эрдэнтийн тендерт орох хэрэггүй. Төмөр замын тендерт одоо ингээд орох шаардлагагүй. Цахим дэлгүүрээс тухайн үйлдвэрүүдний хэрэгтэй тоо хэмжээгээрээ захиалга хийгээ явчихна. Оролцох тендер ингээ байнга бэлдээл тендерт ороод яваадах шаардлагагүй болно гэсэн үг. Цаашдаа ер нь бол дотоодод үйлдвэрлэсэн бүх бараануудыг оруулъя. Хоёрдугаарт төрийн байгууллагуудын нэг тавьдаг санал юу гэхээр дотоодод юу үйлдвэрлээд байгааг бид нар мэдэх боломжгүй байгаа учраас та нар одоо жижиг дунд үйлдвэрийн газар ч гэдэм үү дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний асуудал хариуцсан газартайгаа хамтраад юм каталог хийчихээч. Тэгвэл бид нар аль бүтээгдэхүүнээ хинээс авах юм бэ? Энэ бүтээгдэхүүн үнэхээр Монгол байгаа юм байна. Үнийн судалгаа хийн. Дээрээс нь нөгөө үйлдвэрлэгч нар маань нэг юм дээр гомдлоо гэдэг нь та нарын тавьж байгаа төсөв бодит өртөгтэйгөө нийцэхгүй байна гэдэг. Тэгэхээр төрийн байгууллага зөрүүлээд бид нар нөгөө яг тухай бүрдээ ингээд үнийн судалгаа хийж чадахгүй учраас баримжаа байдлаар тавьдаг. Эсвэл өнгөрсөн оны төсвөө тавиад 10% одоо инфляц хэдэн хувь байна тэрүүгээр нэмэгдүүлээд тавьчихдгаас болоод ийм нөгөө үүсэл гараад байдаг. Тэгэхээр та нар нэг одоо бүтээгдэхүүний каталог хийж өгөөч. Хоёрдугаар цахим дэлгүүрт аль болох бараа бүтээгдэхүүндээ оруулах. Тэгэх юм бол төрийн байгууллага болгон тус бүртээ тендер шалгаруулалт хийгээд ингээд хэрүүл тэмцэл болоод байхгүй юм байна. Зөвхөн цахим дэлгүүрээс захиалга хийгээ явчих юм байна гэдэг. Тэгэхээр төрийн худалдаа авах газар дээр хоёр зүйл хийж байгаа. Цахим дэлгүүрт бараа оруулж байгаа. Түрүүн Эрдэнэ сайхан дарагтаа өмнө бас ярьж ирсэн. Ер нь дотоод үйлдвэрлэж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараануудыг төлхөө оруулчих. Тэгээд хоёрдугаарт үйлдвэрлэж байгаа барааны каталогыг хийгээд үнийн судалгаа харах бас дээрэс нь сурталчлах байдлаар ийм цахим системийн хөгжүүлэлт хийгээд ер нь бол эхний үйлрэлтэд багтаагаад оруулна. Мөн засгийн газрын зүгээс манай агентлагт өгж байгаа үүрэг нь бол энэ барааны тоо хэмжээг аль болох олон хэмжээнд хүрэг. Тэгээд төрийн байгууллагуудын энэ тендерийн тоог нь багасгах. Ер нь бол манай яамны хувьд бол энэ халамжаас илүү хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт гэдэг үрээнд бол энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг дэмжиж байгаа. Мэдээж одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байрыг бий болгоход одоо манайд хамгийн одоо эхний уулздаг нүр тулдаг хүмүүс бол баялаг бүтээгчд байдаг. За энд сая Бадамсрын гишүүн маань хэлсэнтэй ер нь бол манай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр маань өөрөө хүнээр авч үзвэл яг хүүхд хөлд ороод, хилд ороод, хоолнд ороод, цаашдаа хичээлд ороод явах хүртэлх процессыг манай яг баялаг бүтээгчдийг тэгж бэлдэж байгаа. Сургалтыг, бизнес кластер, коучуудыг бэлдэж одоо гэртээ сууж байгаа. Магадгүй одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн. За мөн одоо хүүхд харж байгаа эцэг эхчүүд. За бусад одоо ажлын гараагаа эхлэх гэж байгаа одоо залуучууд. Энэ хүмүүсийг бид нар бэлдэж, сургаж, одоо бэлдэж зах зээлд гаргаад за энэ хүмүүсийг цаашдаа хийх одоо ажлыг нь оновчтой болгоод цаашдаа дэмжих талын анхны гарааг одоо манахаас гарч байгаа. Тэмчээс та бүхэн бас сая сонсч ирсэн амт жишээ нь сая манай Эден компани одоо захирал маань хэллээ шүү дээ. Анх ингээд хөлөө олохгүй нэг бизнес эрхлээд тэр нь маань амжилтгүй болоод яг тэр амьдрал одоо яг манай энэ зорилт бүтээгт байдаг. Одоогийн байдлаар үзэхэд бол манайд бол тэхийн тулд бид нар нөгөө хүнд бол загас барьж өгөх, загас барих одоо аргын зааж өгөх гэдэг шиг одоо бид нар сургууль, сурталчилгаа за тэр хүмүүсийг одоо бүх одоо бизнес талын одоо баялаг бүтээх, үйлдвэр талын бүх одоо сургалт, семинар, сурчлагаануудыг нь хийж явж байгаа. Одоо энэ дотор бас харагдаж байна. Манайхаас анхны шатны одоо тэр санхүүгийн дэмжлэг аваад амжилттай болоод дараагийн чад одоо энэ манай Эрдэнэ сайхан даргын одоо жижиг дунд үйлдвэрлэлээс арай ахиухан одоо зээл аваад ингээд амжилттай явж байгаа одоо манай энэ баялаг бүтээгч сууж байгаа одоо маш их баяртай байна.
бид нар өшөө уялдаа холбоо сайжруулах хэрэгтэй байна. Одоо манай хөдөлмөр эрхлэлийг дэмжих хуулийн нэмэлт өөрчлөлт маань одоо орохоор ингээд яамд одоо бид нар хилцээд явж байгаа. За энд бас бид нар уялдаа холбоо хангах нэгдүгээр шаардлага байгаад байна. За мэдээж энэ өнгөрсөн хугацаанд алдаа дутагдал байсан боловч бас манайд бас олон одоо амжилтууд байгаа. Энийг бас бид нар дурдж одоо цаашдаа бас хамтарч ажиллах, уялдаа холбоотой ажиллах нь чухал. За мэдээж хөдөлмөр эрхлэлийг дэмжихэд манай санхүүгийн асуудал нэгдүгээр тулгардаг. За эхний манай зүгээс бол 2 санхүүгийн дэмжлэг олгодог. Энэ маань нэгдүгээрт одоо санхүүгийн дэмжлэгийг шууд манайхаар 10 сая хүртэл байсан. Одоо энэ жилээс эхлээд бид нар 20 сая хүртэлх санхүүгийн дэмжлэгийг олгож байгаа. За иргэд маань энд маш их одоо дуртай байдаг. Яагаад гэвэл гэртээ жишээ нь өөрөө гар урлаар одоо юм ойдог одоо эмэгтэйчүүд. За гар урлаар одоо эсхийгээр ч юм уу мотор одоо гар одоо гагнуур ч юм уу ийм одоо хөдөлмөр эрхлэх одоо иргэд маань шууд манахаас энэ анхны санхүүгийн дэмжлэг авчдаг. За энэ маань амжилттай болохоор дараагийн шатад одоо бид нар 10-20 саяас илүүтэйгээр бид нар одоо 100 сая 200 сая төгрөг одоо бид нар санхүүгийн дэмжлэг авмаар байна. Ягаад гэвэл одоо би өөртөө ажлын байр магадгүй нэг найзтай нэрээд ажлын байр би болгоцсон бол одоо би 10 хүнийг ажлын байртаа болгочлоо. Цаашдаа бид нар энэ санхүүгийн одоо юг мөнгийг нь өсгөөч гэдэг хүсэлтийг бид нар тавьдаг. За та бүхэн бас дотроо одоо яг нэг ийм асуучих юмсан гэсэн асуултаа хүмүүс бий бол байгаа гэж бодож байна. Өнөөдөр та бүхний өдөр, нэгдүгээр баярын өдөр, хоёрдугаар асуудлаа мэдэж авч ойлгож авах бас нэг өдөр тийм ээ. Тэгэхээр одоо заалнаас асуулт авъя. Бизнес эрхлэх хамгийн анхны төвшин бол газар. Газрыг доотлол нь 80 жил, дээдл нь 60 жилээр сунгахаар газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж өгөөч. Нөгөөх нэг асуудал нь болохоор бодлогын төвшөнд нийгмийн даатгалын тухай хуулийн нийгмийн даатгалын сангаас тэтгэр олох тухай хуулийн 7-1 дээр 45% гэж байгаа. Энэ 45%-ийг 75% болохгүй бол Монгол хүмүүсийн авж байгаа тэтгэр бол дунджаар нэг 792 мянга байгаа. Тийм учраас энэ дээр бол бодлогын өөрчлөлт оруулахгүй болохгүй. Яагаад энийг хэлж байгаа гэхээр хүмүүс дундаж амьдралыг дээшлүүлэхин тулд ахмад наснд тэтгэр нь хангалттай байх хэрэгтэй. Аж ахуй нэгжин бизнес эрхлэх гэж чөлөөтэй байх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө чөлөөтэй өгөөд энэ компаниудыг нэг олигтойхон ажиллаад өгөх юм бол бид дунд давхаргаас дээш гарч чаднаа. Харин компани энд байгаа компани захирлууд ихэнх нь одоо яаж ийм хувьж штэ. Ажлаа одоо бодий хэцүү байна гэд төр ингээ хувийн хвшид үнэхээр одоо ингээ нийцтэй хамтарч ажиллаж чадахгүй байгаа учраас ийм байдалтай байна штэ. Тийм учраас дараа жилийн 10 жилдээ манай одоо ерөнхийлөгчийн даваа ир зөвлөх маань одоо энэ дээр маш сайн анхаарч ер нь төр одоо энэ хувийн юмруу их хэтэрхий их ордог зохион байгуулалт муутай энэ төр байдал нь энэ чинээлэг давхад ороход бол их нөлөөлж байгаамаа. Тэгтэл ерөөсөө энэ түүхийн эдийг бэлддэг малчид тариаланчдын бэлддэг түүхийд нь яагаад эрүүл байх ёстой юм бэ? Яагаад чанартай байх ёстой юм бэ? Яагаад тэр хүмүүсүүд хийхдээ нийгэмдээ бүтээж байгаа юм аа? Өөрийнхөө оюун санааны тэр бүх хүчийг дайчилж ажиллах ёстой юм бэ гэсэн тийм сэтгэлгээний өөрчлөлт хийхгүй болвол аль л одоо дээр анх байсан үеэрээ л яваад ингээд явах юм аа. Бадамсүрэн гишүүнээс асуусан. 2019 онд байгуулсан улсын хурлаас баталсан жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчлэгийг дэмжих хуулийн дээр жидүү сангийн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил болгон хөрөнгө оруулалтын 10%-ийг жил болгон жидүү санд оруулна гэж байсан. Гэтэл дараа жил нь энийг хүчингүй болгоцсон. Тэгэхээр одоо хуулийн шинжилсэн хариулга гэж байгаа бол жидүү санд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас жил болгон тодорхой хувийг баталж өгөх боломж байгаа юу? Газар эзэмших хугацаа хуулиар 15-аас 60 жил байгаа. Энийг тухайн шатны засаг даргад бол эрхэн байгаа. Заавал 15 гэсэн дээд одоо тааз биш 15-аас 60-ийн хооронд байгаа гэдгийг танд бас хэлье. Тэгээ тантай бол би санал нэгтэй байгаа. Ер нь одоо Монгол Улсын тухайн ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Монголд одоо хүн болгон бараг нэг уул одоо эзэмшээд амьдрах боломжтой байна гэдэг. Өргөн удам нутагтаа тэгээ газар олголтын процессыг хөнгөвчлөхгүй болохгүй байгаа. Гэхдээ тодорхой болцолтойгоор нэг удаа одоо газар өмчлөл 0.7 га өгдөгтэй адилхан нэг удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхтэд зориулж цааш нь одоо зарим тохиолдолд нөгөө борлуулалтны одоо шилжүүлэх дээр нь тодорхой одоо болцол тавьсны үндсэндээ нэг удаа үн төлбөргүй олох энэ зохицууд зайлшгүй хэрэгтэй байгаа.
Тэгэхгүй бол жижиг бизнес эрхэлж байгаа, бичил бизнес эрхэлж байгаа хүмүүс дуудлага хурдаагаар газар аавна гэхэд бол маш их хүндрэлтэй ачаал болж байгаа гэдгийг бол ойлгож байгаа. Энэ бас энэ дагалдах хуулийн төсөлтөөр бид нар боловсруулалтанд явж байгаа гэдгийг танд бас хэлье. За ажиллах хүчний хувьд бол хүндрэлтэй байгаа нь үндсэндээ жидүүр хэсэг тулгамж байгаа 2 дахь гол асуудал болж байгаа. Ер нь нэг топ одоо нэг 5-аас 10 асуудал гэдээ аваад үзэхэд нэгдүгээрт нь бол энэ зээлийн хүртээмж бага байна. Хоёрдугаарт нь ажиллах хүчний одоо ур чадвар, за энэний одоо хүрэлцээ хангамж бэлтгэгдсэн байдал гэх. Тэгэхээр энийг бол хөдөлмөр хөлтийн дэмжих тухай хуультай уялдуулж бусад орны жишгийн дагуу мэрэгжлийн одоо боловсролын сургууль, техник мэрэгжлийн сургууль хуучнаар те одоо политехник коллежууд энэ нь тодорхой одоо онлын хичээлдээ сургууль дээр үзээд 1-7 хоногт нь дадлаг, 1-7 хоногт нь одоо аж ахуй нэгж дээр яг үйлдвэрлэл дээр ажиллах байдлаар ингэж зохицуулах бол шаардлага эндээс үүсэж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Энэ бол үнэхээр одоо заашгүй ингэж хуйшлах ёстой зүйл байгаа. За тэр төрийн худалдан авалтын хувьд бол 2% байгаа гэж Батлагэр маань санал хэлж байна. Тэгээд мэрэгжлийн агентлаг хариулах бах. Зүгээр зарим оронд бол төрийн худалдан авалтын одоо дунджаар 25-аас доошгүй хувь нь заавал одоо дотоодын жижиг дунд үйлдвэр эхлэж байна гэдэг ингээ босхын заагаад өгсөн байт юм бэл. Манад бол ингэж хуульчид зааж өгөөгүй учраас энэ одоо нэг тунхагийн шин чанартай байгаад байгаа гэдэг үл хэлхэн зүйтэй. Тийм учраас энийг бид нар хуулийн төслөөр бол хувь оруулна, доод босго. Ингэжээж борлуулалтаараа дэмжиж, экспортоороо дэмжихгүй бол энэ талдаа оролт талдаа хөнгөлтөө зээлээр дэмжиж идэг. Энэ талдаа борлуулалтын дэмжихгүй бол тэгээд зах зээл нь ханчна. Нөгөө талдаа борлуулалтын зогсчихно. Ингээд өсөн дэмжиж чадахгүй болчиход байгаа. Тэгэхээр бүгднээр нь ингэж авч үзэх ёстой. За 3 дугаар асуулт нь бол энэ нөгөө тэр хууль дээр ингэж ороод тэгээд дараа нь ингээд татвар төлөгчдийн хөрөнгөөс энийг одоо хөнгөлтөө зээл олох нь тийм одоо зарчмын үед болохгүй нэ гэж үзээд болиулсан юм байна гэж би бол ойлгосон. Бидний дэвшүүлж байгаа санал бол үндэсний баялагын сан буюу уул уурхайн амнаатаас орж байгаа одоо хөрөнгөөс энэ баялагын сан ч өөрөө 3 сантаа ирээдүйн өв сан гэдэг хүүхдүүдэд хөрөнгө хадгалдаг. 2030 онгор төдлөхгүй арвижуулж байгаа сан байгаа. Хоёрдугаарт нь хуримтлын сан гэдэг одоо иргэдийн дансанд одоо ирээдүйд одоо зарцуулах эрх нь нээгдэг. Одоогоор хуримтлуулж байгаа ипотекийн зээлд одоо оруулж байгаа мөнгө энэ нь бол жилдээ нэг 400 гаруй тэрбум төгрөг ордог. Ирээдүйн өв санд нь одоо 26 оны төсөвтөө нийлээд 7.3 их 80 төгрөг одоо гадаад бодит төлөвлөрөө төвлөрч байгаа. За 3 дугаарт нь хөгжлийн сан гэдэг байгаа. Энэний концепц нь бол энэ хөгжлийн сангаас улс оронд хэрэгтэй ийм одоо төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой. Тэгэхээр энэ хөгжлийн сан одоогоор төсөв ашигтай гарсан тохиолдолд энд мөнгө хөрөмтлөгдөнө гэж заасан. Одоо бол энэ нэгж төгрөггүй тэг байгаа. Ягаад төсөв ашигтай гарахгүй байгаа. Тийм учраас энэ хөгжлийн сангийнх нь өөрийнх нь зориулт нь энэ одоо төсөл хөтөлбөр улс орны хэмжээний эдийн засгийн дэмжих бодлого учраас энд амнаатын төлбөрийн 5%-ийг оруулъя гэдэг энэ хуулийн төсөл маань энэ дээр бас боловсруулагдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хөгжлийн санг мөнгөжүүлээд энэ мөнгөтэй болсон сангаасаа татвар төлөгчдийн биш түрүүн би хэлсэн нөхөн сэргээгдэггүй уул хургаас орж байгаа өгөөжийг нөхөн сэргээгдэг энэ хүнс жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг тэтгэхэд зориулж энэ хөрөнгийг оруулъя. Энэ нь бол жилдээ дунджаар одоо 100 тэрбумоос доошгүй мөнгө одоо энэ дээр тэр санхүүгийн одоо корпорац уу жидүү дэмжих корпорац руу жил болгон ордог бай. Жил болгон ордог байхгүй болохоор нэг удаа 4-5 жилийн өмнө төсвөөс нэг хэдэн төгрөг хуваарлаад тэгээд энэ нь ингээ гацчихад байгаа байхгүй. Тэгэхээр энийг байнга ингэж хоримтлуулж арвижуулж явуулъя. За 3 дахь гол зүйл нь болохоор үндэсний баялагын сангийн хөрөнгийг гадаад валют хэлбэрээр гадаадын одоо банкнаас бонд худалдаж авч богино хугацаатай жилийн 4.1 орчим хувьтэй энэ мөнгөө арвижуулад явж байгаа. Ирээдүйн өв сангийн одоо хөрөнгийг. Тэгэхээр дотоодод эртээ дэргүү бид нар одоо хөрөнгө санхүүгийн зээлийн дутагдaltaй байгаа учраас энэ сан нэг үе бодвол одоо хэрэгжээд бас нэг 2-3 жил болоод ер нь болж байгаа учраас дотооддоо бид нар дутагд байгаа учраас энэ лүгөө оруулъя. Өөрөөр хэлбэл хуримтлын сангийн тэр 400 гаруй тэрбум төгрөг эх хонд ингээд 700 гаруй тэрбум төгрөг болно. Энэ бүхэлдээ ипотекийн зээлийн санхүүжилт болоод төв банкар Монгол банкар дамжаад арижны банкудад хуваарлагдаад ингээд жилдээ нэг 3-4 мянган өрхөд ипотекийн зээл олгоод явж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд нэхэр татвар төлөгчдийн буюу төсвийн мөнгө нь эндээ тусдаа одоо урсгал зардал, сургууль зэцэглэл, боловсрол, эрүүл мэнд, бусад сургууль зэцэглэл барих хөрөнгө оруулалтанда яваад улс орны тогтмол одоо үйл ажиллагааны энэ талдаа баялагын сан бусад одоо манай худлаа зүүн танхимын одоо ерөнхийлөгчийн хэлдгээр энэ хувийн одоо банкуд, хувийн хвшлүүд энэ мөнгөө эргэлтэнд оруулах тэр санхүүгийн корпорац төвдрүүлээд
энэ төрөөс хамаарахгүйгээр болтрон одоо угсардаг шиг өөрөө санхүүгийн хувьд тодорхой болоод ингээд өөрөө өөрийгөө аваад нээлттэй ил тод хараат бус ингээд явах энэ тогтолцоог хуулийн төслөөр одоо бүрдүүлээл гэж ингэж үзээд яваад байгаа юм. Тэгээд би бас энэ хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдаж хуулийн төслийг гишүүнийхээ хувьд бусад гишүүдтэй хамтраа санаачлаад явж байгаа. Энд ямар концепц явж байгаа нэхээр ирээдүйн өв санд одоо 2026 онд гэхэд энэ 7.4 ихний төгрөгийн 1 жилийнх нь хүү 4%-аар одоо хуримтлуулахад 280 тэрбум төгрөгийн торимтлагддаг байгаа юм. Зөвхөн 26 оны байдлаар цаашдаа бол өсөд явна. Энэ 280 тэрбум төгрөгийн 50-аас доошгүй үн буюу 140 тэрбум төгрөгийг жил бүр хүүхдийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу секс дугууланд суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх энэ Дорнод аймагт төрсэн хүн болох байгаасаа гэдэг төслийн концепцоор улсын хэмжээнд энийг ирээдүйн өв сангийнх нь үндсэн мөнгөнд нь хүрэхгүй хүүгийнх нь орлого орсон 280 тэрбум төгрөг жил бол орох мөнгийн 50-аас доошгүй үеийг энэ хүүхдийн хөгжил рүү оруулъя гэдэг ийм одоо хуулийн төс бас боловсруулаад явж байгаа юм. Тэгэхээр энэ талд нь яг адилхан жижиг дунд үйлдвэрлэл өөрөө дундад давхраг айл өрөх одоо нэмэлт орлоготой байж айл өрхийн амьдрал ахуй сайжирч улс орны эдийн засгт хэрэгтэйтэй адилхан энэ хөгжлийн сан гэдэг зүйлээс жил болгон санхүүгийн их усүрийг тогтмол бүрдүүлээ гэж. Ер нь далайн яга том байдаг вөхөр гол горкийг жижиг гэж одоо бүзгүүр бүгдийг авдагтай том байдагтай адилхан санга байнга ингэж арвижуулж явах энэ зүйл рүү л орохгүй бол яг энэ маягаараа ингээд төсвөөс хараад явах юм бол энэ бол хизээч бидэд орон зай гарахгүй хизээч бид нар ийм бага хүүтэй зээлээр өрсөлдөж чадахгүй. Өмнө төршид гэхэд маш бага хүүтэй зээл авсан бизнесмен Монголд одоо хөрөнгө оруулалт явъя гэхээр энэтэй бид нар жилийн одоо банкны 18-аас 21% хүүтэй зээл авж байгаа дотоодын бизнес эрхлэгч яаж өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр энийг ингэж одоо сангаа илүү одоо төрөөс хамаарахгүйгээр ямар нэгэн дарга сайдаас хамаарахгүйгээр тогтолцоог нь бүрдүүлж өгье гэдэг энэ санг ингэж бүрдүүлье гэж явж байгаа шүү гэдгийг бас танд хэлье. Баярлалаа. За баярлалаа. Нэг ийм сантаа болцоо сайхан л байна тийм ээ. За сүмөрөө сайхан дэмжнэ энийг. Дэмжээд Бадамсран гишүүнийхээ санаачсан хуулийн төслийг батгалсан төлөө идэвхтэй ажиллана. За дараагийнхан. За надад хамаатай нэг хоёр асуудал байна гэж би ойлголоо. Нэрийг маань хэлээгүй ч гэсэн 118 хууль гэсэн учраас би ойлгож юм миний нэрийг хэлэхэд их төвөгтэй. За тэр ажил хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль гэдэг сая Батгэлруугаа ярьж байна. Энэ хуульд 118 хуулийн концепц байгаа юу? Байгаа. Ягаад гэвэл ажил хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль маань үндсэн хууль болон зөвшөөрлийн тухай хууль, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг эрх зүйн актуудаас бүрддэг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт гэдэг агуулгаараа хуулийн концепц нь явж байгаа шүү. Тэгээ зөвшөөрлийн тухай хууль, зөвшөөрлийн мэдээллийн тухай хууль гэдгээр явж байгаа гэдэг их товчхон хариулж. Хоёрдугаар тэр ажиллах хүчний хомсдол гэдэг бол маш тулгамдаад байгаа асуудал. Бид нар нийгмийн салбарт ялангуяа боловсролын салбарт шинжилгээ хийж үзсэн. Нийт төгсөгчдийн 4/1 нь тухайн техник мэргэжлийн хүмүүс. Үлдсэн 4/3 нь нийгмийн мэргэжлийн хүмүүсээ гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэвэл ингээд зах зээлд бэлтгэгдэж байгаа эрэлт нийлүүл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлд алдагдсан байна гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа Японы Койсен коллеж гэж ярьдаг. Энэ нь юу вэ гэвэл тухайн нийгмийн мэргэжилд оюутнууд суралцагчид зах зээлд гарахдаа 4 жил дээд боловсролыг эзэмшүүлж өндөр цаг хугацаа зарцуулчаад тэрийгэ буцаа техник мэргэжил рүү шилжих гэхээр дахиад цаг хугацаа алдах тийм нөхцөл байдал үүсээд байгаа. Тэрийгэ энэ Койсен коллежийн стандарт нь юу юм бэ гэвэл тухайн одоо суралцагч ахлах сургуулиас авахуулаад коллежид төгсөхдөө техникийн болон мэрэгжлийн мэрэгжлийг давхар эзэмшээд явдаг ийм бодлогын түвшинд одоо ажлуудаас явагдаж байгаа шүү гэдгийг бас товчхон хэлчихье. За Эрдэнэ сайхан дарга. За товчхон хариулахыг хичээе. За Morse Trade компани Гамбол захирлын хэлснээр за газрын гэрчлэгээ үнэхээр бас хүсэлт өгөөд манайх хариугийн 7 хоногийн дотор өгсөн юм байна. Гэхдээ би тантай бас өмнө уулзж ирсэн санагдаж байна. 20 онд төлөө 100 сая төгрөгийн зээл аваад тухайн үедээ муу зээлтгч болсон байсан. Тэгээ манайхаас ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр та энийгээ хэвэн болгоо. Тэгээд бид нар аль болох богино хугацаанд өгье гэсэн. Тэгэхээр хэн эндээ байгаа юм бэ шүү. Бид нар аль болох богино хугацаанд шийдгийг хичээсэн. Гэхдээ тухайн үед танай компани жижиг дундаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй байсан. Тодорхой хэсэг нь муу зээлтгч байсан гэсэн. Тэгэхээр бид нар
тэр зээлийг аваад хувьдаа авахгүй шүү дээ. Дараачийн хүнд өгнө. Тэхийн тулд та бүхнийг төлөөч, авсан хүмүүс нь хугацаанд төлөөч гэдэг ийм шаардлагыг л тавьсан байна. За хоёрт нь Батцуу компани оюун чимэг захирлын асуултанд за 300-аас дээшээ доошоо гэж байгаа 300 хүртэл үл жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хуулиараа олгодог. За 300-аас 2.5-ыг бол арилжааны банкар дамжуулж олох ёстой. За энэ дээр бол сүүлийн жилүүдэд төсөв мөнгө байхгүй учраас арилжааны банкур дамжуул зээл олгогдог. Тэгэхээр одоо энд бүхний тавьж байгаа хэлсэнчлэн сан маань төсөв хөрөнгөтэй болж иж энэ хэсэгт нь зээл олгогдох нөхцөл үүсэх гэдэг. Тэгээ байгаагийнхаа хэмжээгээр олгоод явж байгаа. Тэгэхээр яг нөгөө асуулт хариулт зааднаас аваад эндээс хариулаад ярих юм их байгаа учраас энэ удаа жоохон сунжирчлаа. Тэгээд эндээ хөлчлүүчээ. За ингээд энд өнөөдрийн форумд оролцсон энэ 350 хүнд бүгдэнд нь бэлэг өгж байгаа. Та бүхэн орохдоо бүртгүүлсэн гарахтаа энэ бэлгийг бүгдээрээ аваад гарна шүү. За баярлалаа. Эхний панелистуудаа баярлалаа. За сайхан асуулт хариулт шударга зарчим үсэн дээр явлаа. За тэгээд за хилцүүлэг 2 жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн хөгжлийн боломжууд төрийн бодлоготой уялдах. За төрийн бодлоготой хувийн хвшлүүдэд уялдуулах юм байна. Модератораар Монгол Улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Монголын жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн холбооны дэд тэргуун удирдах зөвлөлийн гишүүн Ноён Ган Зэрэг таныг урьж байна. За панелистуудаар сангийн яамны татврын бодлогын газрын дарга Тэмүүлэн дүүгээ урьж байна. За Тэмүүлэн дараагаараас хөрөнгө оруулалт худалдааны газрын даргын дарга Инхбаатар. За монополийн эсрэг газрын дарга Бэлгүн таныг урьж байна. Бэлгүн дүүгээ урьж. За зээлийн Батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Цогц сайхан. За цогоо дарга. За бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал доктор дэд профессор Эрдэнэбаяр. Хилцүүлгийн сэдв жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний бодлого, хөгжлийн бодлого, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдах гэдэг сэдвээр байгаа. Тэгэхээр энэ сэдв маань өөрөө түрүүний ярьсанчлан манай яг жидүүг дэмжих тал дээр маш чухал сэдвүүд байгаа. Тэгэхээр энд хамгийн түрүүнд би сангийн яамны татврын бодлогын газрын дарга Тэмүүлэн даргаас нэгэн асуултыг Тэлмүүн даргаас асуултыг тамиарна. Учир нь юу гэвэл татвар гэдэг бол манай том жижиг гэлтгүү бүх аж ахуйн нэгжүүдийн нэлээдгүй асуудал болоод байгаа. Яг энэ цаг үед бас манай татврын шинэ хууль батлагдаа хилцэгдээд явж байгаа. Энэ талаар яг өнөөдрийн манай жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдэд манай татврын шинэ хуулийн дээр ямар хөнгөлтүүд байгаа бол энэ талаар та манайханд мэдээлэл өгөөч гэж хүсмээр байна. За та бүхэн дахиад өдрийн амгалан айлтгая. Тэгээ хуралд урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. За модераторын зүгээс бас тодорхой хэмжээний цагийн юу байгаа учраас би та бүхэндээ гол заалтуудаас ярьж өгье гэж бодож байна. За татвартай холбоотой үндсэндээ 3 асуудал байгаа. За нэгдүгээрт яг татвар өөрөө өндөр байна уу юу? Дээрээс нь хөнгөлчлөлт хэр их байна гэдэг асуудал. Хоёрдугаарт татвар төлөхөд хүндрэлтэй байна уу, хэцүү байна уу, ойлгомжгүй байна уу гэдэг асуудал. Гуравдугаарт татврын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэсэн ийм 3 үндсэн асуудал байна. За нэгдүгээр асуудлын хувьд бол Монгол улсын нийт аж ахуйн нэгжүүдийн 95% нь бол 1% орлогын татврын дэглэмд ингээ хамрагдах боломжтой байгаа. За тэгээ бид нар судалгаа хийж үзэхэд 2024 оны байдлаар Монгол улсын бүх компаниуд дээр судалгаа хийж үзэхэд яг жижиг дунд компаниудын хувьд уул уурхайг оруулахгүй байхад бол нийгмийн даатгалыг оруулахгүй, уул уурхайг оруулахгүй байхад бол нийт орлогын дунджаар жижиг дунд компаниудын хувьд нэг 6 орчим хувийн татвар төлж байгаа юм байна. За яг энэ статистикаас үзэх юм бол яг татврын хувь хэмжээ өөрөө өндөр байна уу гэхээр бид нар бол тийм өндөр биш байна. Тэгэхээр асуудал өөрөө хувь хэмжээнд дээр биш байна гэдэг ийм дүгнэлт гаргаж байгаа. Манай байгууллагыг сая Ган Зэрэг модератор ер нь тавчхан хэлжлээ. Манай байгууллага бол одоо хөрөнгө оруулалт худалдааны газар гэдэг хөрөнгө оруулалт худалдааг дэмжих үндсэн чиг үүрэгтэй байгууллага. За энэ форумын бас энэ үрэ үгийг ингээд харахад бол чинээлэг дундаж давхаргыг бий болгох Монголын төлөө гэдэг ингээд сайхан үрэ тавьсан байна. Энэ одоо улс бүхний л одоо дундаж давхаргыг бий болгоход одоо тавьдаг зорилт үрэ. Тэгэхээр энэ чинээлэг дундаж давхаргыг бий болгоход бол зайлшгүй энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжилтэй бол шууд хамааралтай. Тэгэхээр бол бид одоо төрийн бодлого, төр засгийн бодлого бол ерөөсөө энэ
жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бол дэмжиж чадахжуулж одоо үйл ажиллагааг нь өргөжүүлж улмаар одоо тийм экспортлогч үйлдвэрүүд бий болгох юм гол одоо бодлогын одоо концепц нь байгаа. За энэ бодлогыг бол одоо энэ манай байгууллага болон энэ бусад төрийн одоо яг хэрэгжүүлэгч байгууллагууд бол хэрэгжүүлж ажиллаж байгаа. За би манай байгууллагын хувьд бол энэ худалдааг дэмжих үйл ажиллагааны хүрээнд одоо юу хийж байна, зорилтын хүрээнд юу хийж байна гэдгийг бол одоо ер нь 3 агуулгын хүрээнд товчхон тайлбарлая гэж бодож энэ цаг байгаа. За энэ 3 агуулга нь бол одоо дэмжих, за мөн хоёр дахь нь бол техникийн саад татваруудыг арилгах, тэгээд чадварчуулах гэсэн ийм 3 агуулгын хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байна. За Монгол улсад өрсөлдөөний нөхцөл байдал ямар байгаа вэ гэдээ бид бүхэн энэ онд судалгаа хийлээ. 21 аймаг 9 дүүрэгт 100 гаруй аж ахуй нэгжээс 18 салбарт судалгаа хийхэд за энэ судалгааны 40 гаруй хувь нь бол өрсөлдөөн хангалтгүй байна гэдэг юм санал өгсөн. За 25 орчим хувь нь бол өрсөлдөөн маш муу байна гэдэг юм санал өгч. За юун дээрээ өрсөлдөөн муу байгаа юм бэ? Яагаад та ийм санал өгвөө гэд судлаад үзэхэд төрийн бодлого нь өөрөө өрсөлдөөнийгөө хумж байна. Монопол болон давмгай байдалтай аж ахуй нэгжүүдэд дэмжсэн төрийн бодлого яваад байгаа учраас жижиг дунд компаниуд нь өсөж бойжих боломж олцоо таар байна гэдэг юм саналыг өгсөн байна. Тэгэхээр бид бол энэ садалтад санал нийлж байгаа. За яагаад үг гэхээр өнгөрсөн хугацаанд одоо жижиг дунд үйлдвэрлэлийн сан гэж сая хэллээ 40 гаруй тэрбум төгрөгийн ингээд зээл олгодгоо гэж ярьж байна. Гэтэл яг Монгол улсын хэмжээнд одоо салбар бүрт одоо явуулсан төрийн дэмжлэгүүд байдаг. За хөнгөлөлттэй зээлийн одоо салбарууд байна. За татварын хөнгөлөлт эдэлж байгаа салбарууд байна. За татаастай салбарууд байна. Энийг тооцоод үзэх юм бол эн чинь нэлээд хэдэн их 80 төгрөгийн санхүүжилтийг төрөөсөл бизнес рүү чиглүүлсэн байгаа. Гэтэл яг эндээс жижиг дунд үйлдвэрлэл нь хэдэн хувийг нь хүртэж чадсан юм бэ гэх юм бол анализ өөртөө гарч ирж харагдаж байгаа. Түрүүн бас заалнаас асууж байгаа хүнээс сонсогдлоо. Одоо зээл бөгөөд татварын ямар нэгэн хөнгөлөлт эдлэх гэдэг юм уу одоо хүсэлтээ гаргахаар одоо барьцаа хөрөнгө бөгөөд нөгөө санхүүгийн чадварын асуудал, татварын өртөө ширтээ гэдэг асуудал яригддаг. Гэтэл одоо эдийн засгийн хувьд бэхжсэн компаниуд нь одоо нөгөө хөрөнгө сайтай тэрийгэ дагаад хамгийн том зээлийг эдийн засгийн чадвартай компаниуд нь аваад идэг. Эсвэргээр одоо бойжоход ядж байгаа жижиг дундууд нь хөрөнгө багтаа учраас зээлээ авч чадахгүй юм уу? Авсан бол их бага хэмжээний зээл аваад байгаа. Тэгээд эргээд зах зээлийн хуваарлалтаа харах юм бол том компаниуд нь улам томроод жижиг дундынхан зах зээлийг томууд нь улам эзлээд яваад байгаа дүр зураг Монгол улсад бол түгээмэл болсон. Би бол одоо нэг салбарыг ярьж байгаа юм биш, түгээмэл ярьж байгаа шээ. Тэгэхээр энэ дээр бол одоо монополи эсрэг газрын хуулиар олгогдсон эрх үүрэг дотор төрийн байгууллагуудтай бол зөвлөмж өгнө гэдэг нэг юм сайхан тунхагийн чиг үүрэгтэй. Тэгэхээр бид нар энэ зээл хөнгөлөлтийг олгож байгаа, татаасыг олгож байгаа төрийн байгууллагуудаа та нар энэ санхүүжилтээ жижиг дундлуугаа илүү чиглүүлээч. Тэгснээр Монголд одоо энэ салбарт өрсөлдөх аж ахуй нэгжийн тоо нэмэгдэнэ. Аж ахуй нэгжийн тоо нэмэгдснээр яах вэ гэхээр үнийн өрсөлдөөн явагдана, чанарын өрсөлдөөн явагдана. За ингээд бид одоо энэ бүсчсэн хөгжлийн үзэл баримтлал буюу энэ орон нутагт таны хэлсний дагуу бас энэ судалгааныхаа үр дүнг танилцуулахад орон нутагт үйлдвэрийг хөгжүүлэхэд ялангуяа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлэхэд олон улсын чиг хандлага онлын үед ямар зүйл байдаг вэ гэж маш олон судалгааг судалсан. Тэгээ нэгтгэхэд ингээ үзэхэд 4 зүйлийг 4 төвшөнд авч үзэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт тухайн улсын одоо үндэсний үнд зүйл, хөгжлийн философи юу вэ гэдгээ маш сайн тодорхойлж одоо өнөөдөр энэ холбооны удирдах зөвлөлийн гишүүд бизнес эрхлэх сууж байгаа учраас та бүгд холбоон дотроо бол манай байгууллагатай хамтарч энэ судалгааг бол сайн тодорхойлох ёстой юм байна. Өөрөөр хэлбэл бид нар олон зуун жилийн газар нутгаа айрлж хамгаалж эндээ одоо нүүдэлж ахуугаар ажиллаж амьдрах гэж байгаа, бизнес хийх гэж байгаа иргэдэд уулын ухаад одоо бизнес хий гэдэг асуудал ярихаар энэ философийн төвшин зөрчилдөд иргэд бол тэр бизнесийг хийх сонирхол багтай байд. Эдгээр төрд одоо хөрөнгө хэрэгтэй ч гэсэн жижиг дунд бизнес рүү ороод ирэхээр тэр нь үндэснийхээ үнд зүйлтэй нэгт уялдаатай байх хэрэгтэй байна. Ингээд иргэд юу үсээд юм гэхээр энэ олон зуун жил явж ирсэн нүүдлийн мал аж ахуй, бидний түүх соёл, өв уламжлал энийгээ дагсан бизнесийг илүү онцлогоор ингэж
инновацлог байдлаар хийж дэлхийд өрсөлдөх одоо газар зүйн заалттай дахин давтагдчихгүй зөвхөн тухайн орон нутагт үйлдвэрлэх боломжтой ийм бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо дэлхийд даяар хөгжүүлдэг. Энэ дээр нь оюуны өмчийн байгууллага, стандартын байгууллагууд орж энэ юмын зөвхөн одоо Монгол улсын булганы сайхан суманд энэ айрыг л яг ингэж харах юм байна гэдэг сертификатыг өгдөг. Өөрөөр хэлбэл маркетинг, брендингийн юм цоошин урсгал бий болцсон. Тэгэхээр энэ масс үйлдвэрлэлээс илүү бид нар ажиллах хүчний юм хомсдолтой, нөөцийн энэ дэд үтсийн юм сул талтай байгаа учраас энэ чиглэл рүүгээ илүү явуул үндэсний үндсүүл хөгжлийн философи талтай 330 сум 330-уулаад өөрийн үндэсний үндсүүл одоо орон нутгийн давуу тал, байгалийн нөхцөл нөөцөө яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах уу гэдэг дахин давтчихгүй баялаг баг. Тэрийг нээн илрүүлэхэд одоо манай хүрээлэн та бүгдтэй одоо ирээдүйн нэгт хамтран ажиллахад бэлэн байна. За тодорхой аймагуд дээр бид нар 21 аймаг дээр судалгаа манай хүрээлэнгээс зарласан. Тэгээ энэ дээр харамсалтай нь одоо 4 аймаг дээр энэ эдийн засгийн тэргүүлэх чиглэл боломж олцоог тодорхойлох ажил явагдаж байгаа. За манай байгууллагын хувьд бол барьцаа хөрөнгөнд хүрэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдэд барьцаа хөрөнгөний 60 хүртэл хүртэн батлан даалт гаргадаг байгаа. Одоо өнгөрсөн хугацаанд ярих юм бол зөвхөн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэр бол 550 орчим тэрбум төгрөгийн 280 тэрбум төгрөгийн батлан даалтыг 1500 орчим жижиг дунд үйлдвэр үйлчлэгээр гаргасан байна. Яг энэ жишгээр ингээд цаашаа үргэлжлээд явах юм бол 2026 оны үед бид нар нэг одоогийн тооцоолоор 150 тэрбум төгрөгийн батлан даалт буюу зээлтэйгээ нийлэх юм бол 300 орчим тэрбум төгрөгийн батлан даалтыг 2026 онд гаргах боломжтой явж идэг. Манай байгууллага дээр ирээд болохгүй байна, авч чадахгүй байна гэдэг тохиолдол байдаг л да. Тэр нь яа нэхэр манай зээлдэгч нар маань өөрсдөө арилжааны банк болон банк ус санхүүгийн байгууллагуудаар нөгөө зээлээ шийдвүүлж ирэхдээ орлогоо их ураг нотолдог асуудал гараад байдаг. Бид нар бол зөвхөн барьцаа хөрөнгийг батлан даадаг. Зээлдэгч бол барьцаа хөрөнгөө 60 хүртэл хуваар бид нар батлан даалгачаад иргэн төлтийн орлогоо 100% өөрсдөө даах хэрэгтэй байдаг. Тэгэхэд нөгөө нэг зарим нэг буруу алдаанаас болоод 40% дотлоод 60% нь орлого барьцаатайгаа нийлээд батлан даалтын сан даах ёстой маа гэж буруу ойлгож орж ирээд байдаг. Тэгэхээр орлогоо бол ерөөсөө орлого ашигаараа зээлээ 100% төлдөг байх ёстой. Барьцаа хөрөнгөд хүрэхгүй байх ёстой гэдэг үндсэн зарчим бол явдаг. Тэгэхээр энийг андуурсан зарим нэг эдийн засгч нарын юм уу нөгөө зээлдэгчийн алдаанаас болоод буцах тохиолдлууд байгаа болохоос биш. Бусад тохиолдолд бол манайхаас ерөнхийдөө батлан даалтыг аль болох гаргах, аль болох зээлийг олгох талтыг нь бол дэмжиж ажиллаа явж байгаа. Түрүү хэлсэнчлэн манай ганц зэрэг захирал бол баялаг бүтээгчдийн холбооноос манай батлан даалтын хорон дээр 7 хоногт нэг удаа сууж яг зээл хэрхэн гардаг юм, процесс яаж явдаг юм, юу шаарддаг гэдгийг мэддэг болсон учраас одоо бүр та бүхэнд илүү нээлттэй мэдээллийг бол өгч байгаа бох гэж ойлгож байгаа. Зээлийн хороо нэг биш, манайх чинь үндсэн хороо нэгтэй, дэд хороо 5-тай байдаг. Тэр нь юу вэ гэхээр орон нутагт 4 салбар байгуулсантай холбоотой салбаруу тухайн орон нутагтаа, тухайн бүс нутагтаа шууд цаг алдахгүй зээлээ судлаа. Тэндээ шийдвэр гаргадаг 500 сая төгрөг хүртлийн зээлийн шийдвэрийг гаргадаг. Илүү ойртож ажиллах, газар дээр нь үзэх ч гэсэн ойртож байх зорилгоор байгуулад тэгээд ажиллаж байгаа учраас 5 дэд хороотой явждаг. Тэгэхээр нийт үгээр манайх бол сан 7 хоногт 5 дэд хороо нэг үндсээр авах юм бол 6 удаа хуралдаж нэлээд олон зээлүүдийг бол 7 хоног болгон шийдээд явдаг учраас тийм гацсан удаасан хүлээлгсэн юм бол гарах. Хамгийн гол нь зээлдэгч нар орлогын байранд нотлогоо сайн бариад ирэх юм бол манай байгууллага төр бол нээлттэй ажиллаж байгаа. Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны үе үеийн гишүүд та бүхэн даан баярын халуун мэндийг өөдөөд нөргөн төшөөлье. За миний бие 1990 онд зах зээл дөнгөж эхэлж байгаа чиглэл нэртэй хоршоо буюу гэрээхэн цахилгаан хэрэглэл нийтийн олон тоног төхөөрөмжийг үндэсний 50 дугаар дэлгүүрийн урдлын подвод засвар үйлчлэгээ хийж эхэлснээс хойш өнөөдөр баялаг бүтээгчдийн дэмжих холбооны анхны Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан болтлоо. Чиглэл компаниг олон танигдсан брэнд болтлоо ажилласандаа баяртай байна. Энэ жил манай компани үүсгэн байгуулагчдын түүхт 35 жилийн бай одоо 8 хоногийн дараа болох гэж байна. За баялаг бүтээгчдийн дэмжих холбооны үе үеийн удирдлагууд, үе үеийн удирдсан хуулийн гишүүд
10 жилийн хугацаанд юу хийсэн бэ, юу бүтээсэн бэ гэдгийг өнөөдөр бид бас бэлхнээ харлаа. За миний аж ахуй эрхэлж байсан тэр түүхэн үед бол зах зээлийн үе буюу өстой давс гойм хоёртой байх үе. Импортын барууны худалдаа зогсчихсон бид зөвхөн хуучин тоног төхөөрөмж, хуучин эд аж ахуйн цэргийн засварлаж амь зоож байсан тэр үеүүдэд миний бизнесийн орон зай эхэлсэн юм аа. Онцлог нь өөрөөр хэлбэл хуучин тоног төхөөрөмжийг цэргийн засварлаж, түүнийг борлуулж, засварлаж, чиглэл компани бизнесийн тодох цэгийг олсон мөн одоо түүсийн худалдаагаар өнөөдрийн муу хөлөгдөд байгаа түүсийн худалдаагаар бас амьдрах орон зайгаа хийж ирсэн. Энэ цаг үед эхэлж ирсэн ба гэж ингэж ойлгож байна. Ингээд тасралтгүй одоо 8 нэрийн дэлгүү талх нарын боовны үйлдвэрлэл буюу баг хийгээгүй юм байхгүй дээ. Явж тэгээд хамгийн сүүл зөв годрлолдоо ороод миний үндсэн чиг үүргийн мэрэгжил буюу хүнсний тоног төхөөрөмжийн механик мэрэгжил маань миний өдөр зэрэгтэй явах тулгын чулууг бүрдүүлсэн юм аа. Ингээд сүүлийн 10 жилийн хугацаагаар баяр бүтээч дамжих холбооны үе үеийн одоо энэ хүмүүсийн нэгэн адил түүний тул хүч болж бие биенээ дэмжин ажилласны хүчинд өнөөдрийн сайхан үнцнийг хүргэсэн байна. За баярлалаа. За баярлалаа. За шууд дундаа асуулт асууж байгаа юм чинь ингээд дараагийн асуултыг болохоор өвөм жаргал компани захирал их жаргал захиралтай асууя. За сайн байцгаана уу? Та бүхэндээ баялаг бүтээгчдийн холбооны 10 жилийн ой мэнд хүргье. За би өвөм жаргал компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал. Манай компани 2000 онд байгуулагдсан. За бидний үеийнхэн бол одоо 90-ад оны үеэс эхлээд нийгэм эдийн засагт шилжиж байх үед бид одоо мөнгө олохын тулд одоо юу хийж одоо зах зээл шилжиж исэн үе. Энэ үед би ганцгын 8 ирээ явах, одоо гахаа үүрэх, Орос руу явах, богоонд амьдарч бизнес хийх гэд бүхий л зүйлүүдийг одоо хийж исэн. Тэгээд энэ үед одоо унах босох үе зөндөө байсан. Тэгээд одоо ирээ явж Орос руу бизнес хийж явах үедээ нэлээд одоо бизнес унжижсэн. Тэгээд тэр үед одоо хөрөнгө оруулалт байхгүй ахыхаа байрыг зараад одоо бизнес хийж одоо гурилын бизнес орж исэн юм аа. Одоо манай компани үйл ажиллагаа маань нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг. Тэгээ гурилын бизнест ороод гурилаа хөдөө орон нутагт аваачид зарах, буцаагаад одоо ноолуур, ноос авчирч Улаанбаатар зарах. Тэгээд ногоо хүртэл авчир зарж исэн. Тухайн үед ногоо авчираад одоо бөөндөө зарчих юм болсон нөгөө ногоон зарагдахгүй бөмбөр лангуун дээр жижиглэн худалдаа хийж хүртэл нөгөө ногоогоо зарж илаа. Тэгээд ногоо зарж байгаа. За ногоо бол одоо бас мууддаг, гэмтдэг бүтэхгүй юм байна. Гурилын бизнес руу орж исэн. Гурил, тос, масл гээд нарийн боовныхоо түүхийн эдийг зарж эхэлж байгаа. Тэнд хамгийн их худалдаа авалт хийжсэн хүмүүс нь одоо нарийн боовны цех, жижиг цехийн хүмүүс одоо өдөр бүр худалдаа авалт хийжсэнийг ажиглаад тэгээд за би энэ түүхийн эдийг зарж яснаас энэ түүхийн эдээр бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж эхэлж энэ санаа орж исэн юм аа. Энэ нь бол бидний бизнесийн эхлэл байсан. За тухайн бизнесийг эхлээд эхний 10 жилд бол одоо зах зээлийн хүнд үед юмыг хийж үзэжсэн хүнд энэ нарийн боовны үйлдвэрлэлээ эхэлж байхад одоо энэ маш их хэцүү үеийг туулж исэн ч гэсэн энэ нь надад өдөр тутмын бидний амьдралын үе шиг л одоо асуудал үе байсан. Бидний үеийн хүмүүс бол одоо тэгж хүнд хэцүү үеийг даван туулах, ядар цуцгаа мэдэхгүй ажилдаг ийм хүмүүс исэн юм аа. Тэгээд хамгийн хүнд хэцүү үе гэвэл одоо 10-аад жил бизнес үйлдвэрлэлээ явуулаад нэг 70-80 хүнтэй болоод системгүй явцсан бизнесийг дараагийн түвшинд гаргах, өөрчлөлтөнд орох, өөр системд шилжих, менежментийн тогтолцоог бий болгох энэ үе, шилжилтийн үе бол маш хэцүү байсан. Тэгээд одоо 10 жил тогтсон 70-80 хүнийг системтэй нь өөрчлөнө гэдэг бол хамгийн хүнд үе байсан. Энэ дээр одоо шийдвэр гаргалтуудыг гаргахад маш их төлөвлөж бодох, суралцах ийм үе байсан. Миний хувьд болохоор эдийн засагч, нэгтлэн бодогч мэрэгчлээ. Тэгээд тэр дундаас юу харсан бэ гэхээр тоо харсан. Тэгээд энд үнэхээр одоо сапагла бодлыг
би Монголда үйлдвэрлэдэг Царамтай 10 гэж компаниг үүсгэн байгуулсан хүн байгаа. За тэгээд тэр тоо нь болохоор эдийн засгч хүн байсан болохоор одоо энэ Монголд импортоор шийдэгдээд байгаа зах зээлийг Монголд одоо үүсгэн байгуулад энэ олон асуудлуудыг одоо ингээд хаачих юм бол нэлээ их мөнгө олох юм байна гэж нэлээ анх бол ийм шунлын сэдэлтэй бол орж исэн. Тэгээд шунал маань бол сүүлдээ бол нэлээ юм тэнэг ийм зориг байсан юм байна гэдгийг бас олон үйлдэлүүдээс бол бас ингэж баталж ингэж харсан байгаа. За тэгээд яг энэ Сапагло буудлыг анх ингээд үйлдвэрлэх гээд явж хат би 6 банкн дээрээс миний төслийн зээл буцаагдчихсэн. Тэгээд тэрэнд бол яагаад ч юм одоо нөгөө болно гэдэг нэг тийм итгэл байсан болохоор ер нь бол шантраагүй. За төслөө дараагийн шатанд ингээд сайжруулаад яваадсэн. Тэгээд эхлээд арилжааны банкны зээлээр бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг Монголдо эхлүүлжсэн. За тэгээд тэрний дараагаар манай одоо Эрдэнэ сайхан дарга маань бол сууж байгаа хамгийн анхны жижиг дундын нөгөө нэлээд том скандал болсон шүү дээ. Тэрний дараагаар шөнийн 4 цаг хүртэл жижиг дунд үйлдвэрлэгчдийг одоо ингээд бичлэг хийгээд одоо тэр шүүж байгаа хүмүүсийг энэ өрөөнөөс нь гаргахгүй байдлаар ингээд жижиг дундын зээл олгож явахад хамгийн анхны зээлийг манайх авч бол үйл ажиллагаагаа өргөтгөж явж исэн. За тэгээ өнөөдөр бол манайх Монголдо импортыг орлож байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд за Монголын ер нь бол томоохон ийм 200 гаруй аж ахуй нэгжүүдийн 700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бол үйлдвэрлээ явж байгаа ийм хамт олон байгаа. За анх бол яг энэ салбар руу тоо харж орсон чинь энэ салбарт надад ямар ч юм мэдлэг бол байгаагүй. Тэгээд тэр нэлээд том юм сорилт байсан. Тэгээд Монголд анх үйлдвэрлэх гэж байгаа банкны зээлтэй дээрээс нь өөрөө энэ Сапагло буудлынхаа одоо үндсэн түүхийд болох OPP, CPP гэж мэдгүй хүн энэ зах зээл рүү орсон нь бол нэлээд тийм том одоо тэнэглэл бөгөөд бас юм зориг байж чадсан. Тэгээд анх компани болохоор өөртөө нийлээд 3 хүнтэй бол эхлүүлжсэн. Одоо манайх нэг 60 гаруй хүний ажлын байраар хангасан дотоодын 700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Тэгээ Монголда анх удаа байгальд уусаад бордоо болдог ийм инновацлог бүтээгдэхүүнийг бас Монголдо юм үйлдвэрлэж чадсан юм хамт олон болоод ингээ өргөжин тэлээд бол ажиллаж байгаа. Тэгээд энд бол ирсэн та бүхэндээ хэлэхэд бол золиос хоёрыг гаргаж чадсан хүн бол мэдээж амжилтанд хүрэх боломж байдаг юм шиг миний хувьд бол бас ингээ санагдсан. За миний хувьд бол 2016 онд Пластик Центр гэдэг хаягдл гэлгаруудыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 2 ахтайгаар нийлээд ингээ гурлаа нэг ажилтнтай 4 хүнтэй анх бол яг байгууллага үүсгэн байгуулсан байгаа. Манай аав энэ жил энэ салбарт бол 10 жил үйл ажиллагаа явуулжсэн. Тэр туршлага байсан яг. Өөр одоо манай ах бол зохион бүтээгч инженер хүн. Зүгээр бүтээгдэхүүнээ санаа байсан. Нэг жижигхэн гараж, түрээсийн гаражинд 4 ажилтнтай л эхэлжсэн ийм байгууллага байгаа. Өнөөдрийн хэмжээнд бол бид хэд нэг 40 гаруй ажилтнтай одоо яг 9 жил яг хүрээд одоо 9 жил мөрөөдөж ингэж зүтгэж явсан зорилгоо биелүүлээд одоо жижиг дунд үйлдвэрлэлийн батлан даалтын сангаас зээл аваад одоо ингэж яг өөрсдийн гэсэн үйлдвэрийнхаа үйл ажиллагааг эхэлсэн, барилгын ажлаа төслөө эхэлсэн явж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол сорилт юу байсан бэ гэвэл яг энэ хог хаягдлын салбар ерөөсөө Монгол улсад хөгжөөгүй, хог хаягдлын тухай ойлголт маань байхгүйсэн болохоор энэ дээр айгүй их унжсэн. Тэгээ хог хаягдл гэдэг салбар руу ороод ингээд зориглоод бүтээгээд ингээд манай ах за Хятадаас ямар нэгэн бүтээгдэхүүн хуулбарлаагүй. Оросоос бас ямар нэгэн бүтээгдэхүүн хуулбарлаагүй. Тэнгүүт яг Монголдо бид хэд юу хийж болох вэ гэдэг санаатай л ингээд хоёр ахтайгаа энэ бизнес руу орсон бол өнөөдөр бид бүхэн одоо 3500 орчим тонн гэлгар уутыг дахин боловсруулад юу хийдэг вэ гэхээр яг нэг гэр хорооллын хөрсний бохирдлыг хамгийн ихээр үүсээд байгаа нь хүнж орлонг 100% битүүмжтэйгээр хөрсийг одоо нөгөө хөрсөнд бохирыг хөрсөн нэвчгээс хамгаалсан 100% танк инженерийн шугам шүлжээний худгийн кальцонууд хийдэг байгаа. Энүүгээрээ бид бүхэн 2500 гаруй айлын нөхөнж орлонгийн асуудлыг шийдэж чадсан ийм байгууллага болсон байна. Амжилт бол ирээдүйд хийх том алхам биш. Яг одоо хийж байгаа жижиг алхмуудын нэг л юм аа гэдэг зүйлийг хэлмээр байна. За би модон эдлийн чиглэлээр компаниудад 2005 оноос 15 настайгаас хойш ер нь туслах мужаанаас ахлах мужаа, мастер мужаан хүртэл ажиллаж агаад 2015 онд хуваараа дуудлагын мужаан хийж эхэлсэн. Нэг жижигхэн мопед унаад тэгээд нэг цахилгаан дээрэл гар багжаа цүнхэндээ хийгээл дуудлагаар нэг 10,000 төгрөгөөр дуудлага мужаа хийдэг байлаа.
Тэгээ гол нь нөгөө хүний итгэлийг алдахгүй юмыг чанартай хийгээд явхаар ингээд дараагийнх нь ингээд ажлууд нь гараад ирдэг байсан. Нэг айлд очоод тавилга засаад өгөхөд өө ямар сайн засъя, тавилга хийлгээд, тавилга хийлгсэн хүн чинь цуслангийнхаа байшинг бариулъя гээд. Тэгээ цуслангийн байшингийг бариад, цуслангийн байшингийн тавилгын засаад тэгээ тэр хүн чинь найз нөхөд ажлынхантаа санал болгоно. Тэгээд 19 он гэхэд би өөрийн биш түрээсийнх мөртлөө гоё тавилгын үйлдвэртэй захиалгаар шат савун тэгээ Канада технологийн байшин барьдаг тийм болсон байсан. Тэгээд 19 онд энэ Германы GIZ гэдэг байгууллагад төсөл бичиж өгсөн. Тэгээд инновац шингэсэн бүтээгдэхүүний төсөл байсан. Тэгээд 200 төслөөс манай төсөл 10 төслийн нэг бол шалгараад тэгээд энэ автоматсан тоног хөрөмжийн дээр энэ модын эдлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь маань тэнд тавигдсан байгаа. Тэгээд эко гар утасны тавирыг анх бий болгож үйлдвэрлээд тэгээ оюуны өмч нь бас гарч ирсэн. Тэгээд оюуны өмч гарсны дараагаар нөө төслийн амжилтыг хэрэгжүүлсэн. Ингээд 2020 онд зээд маань буцалтгүй болж ирсэн. Тэгэхэд би 100 айл дээр түрээсийн жижигхэн ажлын байртай байсан. Тэгээ хажуултаас тавилгын нөө зүсрийн үйл ажиллагаа явуулдаг байсан байгаа. За тухайн үед би 100 айл дээр ингээд 5 жил ингээд түрээс төлөхөд би 100 сая төгрөгийн түрээс би ажлын байранд өгсөн байсан. Тэгээд яг тэгэхэд чи яг нөгөө ковидын дараах нэг цар тахлыг ингээд дэмжих ийм төсөл зарлагдаад зээл зарлагдлаад 3% хүүтэй зээлийг би хаан банкнаас байраа барьцаалж аваад одоогийн үйлдвэрхэ байрны урьдчилгааг 50% нөгөөд 50% нь би хүүгийн хууль эзэн хийж ирсэн. Тэгээд би 5 сая төгрөгийг 5 жилийн хугацаанд би 100 сая төгрөгийг түрээсэнд өгчөөсөн бол би 3 жилийн дотор 200 сая төгрөгийн би ажлын байрын зээлийг илүү идэвхтэйгээр илүү их урам зоригтойгоор төлж дуусгасан байгаа. За ингээд түрээсийн дарамтнаас гарцсан тэгээд өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй болцсон тэгээд оюуны өмчтэй байгаа учраас үүнээс хойш бүтээгдэхүүнийхөө нэр төрлийг нэмж эхэлсэн байгаа. Манайх ингээд утасны тавир хийгээд бэлэг дурслын зүйл хийжсэн бол гэр ахын зүйл хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд тэрний дараа манайх түрүү жил жижиг сангийн зээл авч үйлдвэрхөө өргөтгөлийг барьсан. Энэ хүрээндээ бас манайх ингээд Монголд ихэвчлэн нөгөө нэг зигзаг хавтангаар нөгөө нэг тав гамбалж юм модын ихэвчлэн тавилга үйлдвэрлэдэг. Тэгэхэд манайх одоо энэ хүрээндээ шинжил хийгээд яг хүнсний зориулалттай нэг зөө зөрвлийн мод, хүнсний зориулалттай цавуу, тос зэргийг одоо үйлдвэрлэлдээ шинээр нэвтрүүлж байгаа. Тэгэхээр ийм амжилттайгаар одоо явж байна. Одоогоор өөрөөсөө гадна 10 хүнийг ажлын байраар хангаад автоматсан тоног төхөөрөмжийн дээр үйлдвэрлэл хөгжүүлээд явж байна да. Тэгээд та бүхэн маань сэтгэл шигээ гэрэлцэж, зүтгэл шигээ гэлцэж яваарай. За баярлалаа. За 5 панелист маань болохоор хэрхэн бизнесээ эхлүүлж ирсэн, хамгийн ихэнд дуулгарч ирсэн сорилт бэрхшээл дөрвөөгөө яаж давж гарч ирсэн талаар сэтгэлээ хуваалцлаа. За дараагийн асуултыг бас л хамтд нь асуу. Энэ удаа их жаргал захирлаас асуултыг эхлүүлээ явуулъя гэж бодож байна. Гэхдээ асуулт нь бол ижилхэн. За ингээд бид манай холбоо маань бол мэдээж төр хувийн хвшлийг хооронд нь холбож явж байгаа гүүр бид бүхэн энэ 10 жилийн хугацаанд өөрсдийн бодлогын санал санаачлах зөвлөмж боловсруулад сая хилцүүлэг дээр ярьж байгаа төрийн бодлогод нөлөөлөх олон зүйлсүүдийг санаачлагуудыг хийж эхлүүлсэн. За тэгэхээр энэ яг холбоонд идэвхтэй байгаа удирдах зөвлөлтөд орж ажиллаад энэ гişүү энэ баялаг бүтээгчих гэдэг брэнд нэрийг ингээд хамтдаа таниулах явцад бодлого одоо нөгөө төрд өгсөн бодлого зөвлөл маань эргээд та бүхэнд яг яаж бууж байна вэ? Ямар үр дүн гарч байна? Цаашид та бүхэн энэ дээр үндэслээд цаашдаа юу юунд хүрнэ гэж төлөвлөж байна вэ гэдэг асуултыг асуумаар байна. За бизнес удирдах яваад захирал бид нар бол ер нь маш завгүй тухайн өдөр тутмынхаа үйл ажиллагаа руу хандаад ямар бодлого чиглэл явж байгааг ерөөсөө ойлгож харах, ухаарах, мэдэх тийм тэнхээ байхгүй л завгүй ажилтдаг хүмүүс. За би баялаг бүтээгчдийн холбоонд нэгдэж удирдах зөвлөлд орж ажилласнараа 2023 онд энэ хүнсний хувьсгал гэж том хөдөлгөөн нэгдэж байгааг ингээд мэдээлэлд одоо ойрхон болсон гэсэн үг. Нэгдэж байгааг мэдээд за юунд оролцож энэ хүнсний хувьсгалд нэгдэж чадсан. За тэгээд баялаг бүтээгчдийн холбоонд ингэж илснээрээ одоо маш их одоо танилын хүрээтэй тий одоо нэтворк хийх найзуудтай ийм болж хөгжиж чадж байгаа. Тэгээ 2023 онд хүнсний хувьсгалд би нэгдснээрээ үйлдвэрлэлээ дараагийн шатанд гарах бүрэн боломжийг нээсэн. Төрөөс явуулж байгаа энэ бодлого, төрийн бодлого энэ жижиг дунд үйлдвэрлэлүүдэд нөлөөлж энэ 36 дугаар тогтоолын хүрээнд ирсэн хөнгөлөлтөд зээлэнд хамрах чадсан. Урд нь би
бас жижиг дунд үйлдвэрлэлээс 100 сая 300 сая гэд нөгөө лимит тогтоосон зээлийг авахар тодорхой хэмжээнд бас тухайн нэг тоног төхөөрөмжийг авахаас биш том төслийн хэмжээнд зээлийг авч чаддгүй байсан. Тэгээд энэ 36 дахь тогтоолын хүрээнд энэ авсан зээлийн хүрээнд би 2 тэрбум төгрөгийг одоо хөнгөлөлттэй зээлийг авч чадсанараа богино хугацаанд жижиг үйлдвэрлэлээс дунд руу 2 жилийн хугацаанд хөгжиж чадсан. За ингэж хүрснээрээ манай компани өнөөдөр 9000 олон менежментийн тогтолцоо 9001-ийг нэвтрүүлээд баталгаажлалтаа авсан. Цаашдаа хасаав 45000 одоо хог хаягдлын менежмент буюу 14000 том лаборатори стандарт 17000-ыг нэвтрүүлээд нийт 5 стандартыг нэвтрүүлээд олон улсын жишгт хүрсэн үйлдвэр болгоод ингээд дараагийн шатандаа ороод явж байна. Ингээд 170 ажилтныг өнөөдөр ажлын байраар хангаад явж байна. Ийм амжилтанд хүрсэн байна. Ингээд төр бодлогоор ингээд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж гин, харж гин. Цаана биднэрт маш олон боломжууд байна. Дээр нь энэ стандартуудыг нэвтрүүлэхэд энэ төрийн бодлогыг бид нэр хүртээмжтэй аваад өөрсдийгөө өдөр тутмынхаа ажлаас чөлөөлөөд энэ нийгэм рүүгээ чиглэсэн ажил руу идэвхтэйгээр оролцуул биднэрт зээлээс гадна буцалтгүй тусламжууд хүртэл энэ Азийн хөгжлийн банк энтергээд олон төсөл хөлбөрүүд байдаг шүү гэдгийг бизнес эрхлэгчтэй бас захирлуудаа бас зөвлөё л гэж байна. За баярлалаа. Өнөөдрөөс 10 жилийн өмнө Баялаг бүтээх дэмжих холбоо үүсгэн байгуулагдаж их хурлаа хийгээд холбооны анхны өдөр зүйлийг чинээс сонгогдсоноос хойш өнөөдөр хүртэл 10 жил болжээ. За энэ хугацаанд манай холбооны хийсэн ажлыг өнөөдрийн танилцуулга өнөөдрийн форумын үеэр товчхон мэдээллийг өглөө. Баялаг бүтээх дэмжих холбоо олон баялаг бүтээгчдийн дуу хоолой болж олон хууль эрх зүйн орчинд шинжилгээх тухай ажлын хэсэгт орж ажиллаж байсан. За энэ бол жидүүгийн тухай хууль, жидүү сан, тендерийн хууль гэл олон хуулиуд бий. За тендерийн хуулийн үйл ажиллагаанд холбооны өмнөөс би ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Одооны ерөнхий сайд зондог шатаа дарга өхөрлийн дарга болонгуудаа шууд тендерийн хуулийг татаж авчираад одоо баталж байсан. За энэ тендерийн хууль батлагдсанаар бол олон баялаг бүтээгчд үйлдвэрлэгчдэд өр шимээ хүртсэн болов уу гэж бодож байна. Хууль бол муу хууль биш, сайн хууль болсон. Түрүүн дээр Бацууд дарга хэлж байгаагаар бол үнэхээр сайн хууль болж чадсан. За энэ хуулийн хүрээнд би одоо өөрийнхөө үйлдвэрлэдэг хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж буюу сургууль цэцэрлэгийн галтгааны тоног төхөөрөмжийг төрд сүүлийн 8 жил тасралтгүй нийлүүлж байна. За энэ маань үнэхээр одоо энэ тендерийн хуулийг буюу импортын бараанаас дотоодынхоо үйлдвэрлэлийн барааг хамгаалах хууль гаргасан нь бол нэнэн одоо үр дүнгөө өгсөн гэж бодож байна. За үйлдвэрлэгчд баялаг бүтээгчтэй бас санал хэлэхэд бид хууль эрх зүйг буюу хуулийг жоохон ашиглах талдаа тааруухан байгаад өөрсдөө боломжийг алдчихад байдсан шүү. Энэ дээр таа бүхэн бас боломжийг ашиглаад ингэж оролцоорой гэж бодож байна. Тэгээд ингээд төр болоод хувийн хвшлээ дэмжсэний хүчинд өнөөдөр манай компани экспортын чиглэлчтэй импортыг орлох 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 180 хүний тусламжтайгаар 3 үйлдвэр 6 салбар дэдгүүрээр борлуулж байгаа гэдгийг баяртайгаар хэлэхэд таатай байна. Энэ дотор манай хэрэглэгчид миний одоо бизнесийг дэмждэг түмэн олон бас хүрэлцэн ирсэн байна. Ингээд таа бүхэнд бас компанийнхаа үеийн одоо бизнесийг дэмждэг хэрэглэгч нартаа гүн талархал илэрхийлж мэхийн ёслоё. За манай хувьд болохоор арилжааны банкны зээл, жижиг дундын зээл хоёртой байсан. За тэгээд хамгийн анх бол баялаг бүтээгчид нөө бизнес туураар нь танилцсан. Тэгээд өөрөө үйлдвэрлэлийг мэдэхгүй, тэгээд үйлдвэрлэл ер нь ямар системээр, ямар процессор явдгийг нь илүү танилцахын тулд бол энэ бизнес туурын одоо 6 удаагийн туурд нэг явахдаа 3 компанитай холбогдчихсэн. Тэгмүүд биднэрт бол тэр нь нэлээд том боломж байсан. Яг үйлдвэрлэлийн сэтгэлгээгүй ийм нөхөр зах зээлд ороод ирсэн тохиолдолд одоо яаж тэр үйлдвэр нь явдгийг надад тэр үйлдвэр рүү ороод үйлдвэрийн шалан хүртэл ямар байгааг нь маш сонирн байсан. За тэгээд зогсож байгаа тоног төхөөрөмж өнжөөж байгаа за ажилчтай ямар цагийн хуваараар явуулдаг гэдэг тэр бол нэлээд ийм туршлага өгсөн ийм уулзалтуудыг бид нар анх энэ үйл ажиллагаатай танилцахдаа тэр бизнес туураар ол танилцчихсэн. За дараа нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд ингээ явж исэн чинь засгийн газрын 191-р тогтоол гээд одоо жижиг дунд үйлдвэрлэлийн Питекус кодоор нь тоног төхөөрөмжийг одоо гайл болон нөөдөөс чөлөөлдөг юм хууль байжгаад тэр маань одоо татврын хуультай давхардж гин гэдэг үүднээс
цэцлэгдсэн байсан. За тэгээд ерөнхийлөгчийн нөгөө хүнсний хувьсгалтай холбоотойгоор хүнстэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхэд гайл болон нөөцөөс чөлөөлсөн хуулийг нь бол манайх өнгөрсөн жилд үйлдвэрээ 13 тоног төхөөрөмжөөр шинжилгээд тэр хуулиар бол ингэж хөнгөлөлтөөгөөр төлбөргүйгээр бас оруулж ирсэн байгаа. За бас нэг хүртсэн давуу тал нь гэх юм бол хүнсний сабагла боодлыг үйлдвэрлэж байгаа гэдгээрээ жилийн 5.4% хүүтэй 1 тэрбумын хөнгөлтөө зээлийг 23 онд аваад сая 25 оны 10 сард бол 1 тэрбумынхаа зээлийг ингээд дуусгасан байгаа. Тэгэхээр бид нар бол жилийн 5.4% хүү гэдэг бол хаанч байхгүй юм маш том дэмжлэг бол үндэсний үйлдвэрлэгч нарт байж чадж байгаа. Энэ дэмжлэгүүд нь болохоор бодит ажлын байрыг нэмэгдүүлж байна. Инновац нэвтрүүлэх боломжуудыг бас үйлдвэрлэгч нарт олгож байна. Дээрэс нь Монголд үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн царх хэмжээг нэмэгдүүлэх бол боломж бол үүсгэж байгаа. Тэгээд Монголд бол яг энэ салбар руу анх орж ирж байхад бол нэг үндэсний яг гялгаруутны сабагла боодол дээр бол нэг 21% байсан. Одоо Монголд бол нэг 30 гаруй хувийг нь бол яг ингээд Монголын бол үндэсний үйлдвэрлэгч нар бол ингээд үйлдвэрлээд байгаа. Тэгэхээр бид нар одоо ийм хөнгөлтөө зээл, ийм хамтын ажил төр одоо жижиг дунд үйлдвэрлэгч хоёрын ийм хамтын ажиллагаа нэрээс бид нар үйлдвэрлэлийн одоо энэ Монголд үйлдвэрлэж байгаа цар хэмжээг нэмэгдүүлэх нь л одоо бидний ийм том зорилго байгаад байгаа да. Эхэлсэн болон тэр одоо би бол баялаг бүтээгчдийг дэмжих нэвтрүүлэгт бол орж анх энэ холбоотой танилцчихсэн. Энэ нэвтрүүлгийн үр шимийг бол үнэхээр хүртчихсэн. Олон нийтэд хог идэл гэдэг мэдлэг ойлголтыг өгж аваад тэгээ мөн одоо байгууллагаас сурталчлах энэ том дэмжлэгийг баялаг бүтээгчдийг дэмжих нэвтрүүлгээр бол авч ийсэн. Тэгээд яг баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой танилцчаад ингээд нэг бас яг завгүй гэсэн шалтгаанаар ингээд төдийлөн үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй яваадсан. Тэгээ 2024 оноос хойш удирдах зөвлөлтөд ороод ингээд ажиллаж байхад бол одоо яг саяны та бүгдээ манд хэлсэн бүх давуу талуудыг би бол ашигласан. Бүгд тэр одоо зээл ингээд хүсгэд гэхэд би энэ одоо батлан талтын санд орох зээлийг манай байгууллагын хувьд 3 жил бэлдсэн. Одоо нэг юм айдас байдаг шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэгч зээл хүсгэд айдас байдаг бол өөрчлөлт өглөөний уулзалтаар батлан даалтын сангийн нэг ерөнхий танилцуулгыг авсан. За нэг ийм байдгийн байна гэдэг ингээд ерөнхий ойлголтыг бол авсан байсан. Тэр нэг ийм айдасгүй бас ингээд өөртөө ихтэйгээр ингээд 3 жил бэлдсэн учраас зээлээ болоо амжилттай одоо өөрсдийн гэсэн үйлдвэрлэлийн байртай болохоор ингээд байгаад энэ маань бол бас яг энэ баялаг бүтээгчд дэмжих холбоо маань айгүй том мэдээлэл түгэх аргаар надад дэмжлэг болсон гэж боддог. Бусдаар бол мэдээлэл аавна гэдэг хамгийн том одоо надад өрөө өгөөж өгдөг юм маань энэ хамт олон. Тэ яг адилхан жаргал зовлон бүх юма хуваалцаж ижилхэн нэг гаранс одоо ингээл бид хэд ярихад бүгдээрээ л нэг жижигхэн гараж хитэн 2 3 хүн ажилчин ингээл яг нэг цэгээс л эхэлсэн хүмүүс ингээд нөө жаргаланч тэр зовлонч тэр айгүй адилхан байдаг. Хаяа ингээл шантрах үе байдаг те. Тэр шантрах үеэ яадаг вэ гэхээр нөгөө хүн манлайлж удирдах ажиллаж байгаа хүн чинь ажилчтай гаргаж чадахгүй. Тэгтэл одоо энд ингээл бид хэд нөгөө мод тарих явдлын мод тарих аялал хийгээл ингээл энэ бүх үйл ажиллагаан дээрээ энэ олон хамт олонны дунд орсноор шин ингээд хэцүү байгаа юм гаргаж чаддаг. Тэгээ бас сайн туршлагын судалж чаддаг. Ийм гоё хамт олонд орсон маань өөрөө ингээд надад маш их өгөөжийг өгсөн. Сэтгэл зүй хөвдчтэй ингээд бусадтайгаа ингээд мэдсэн юм хуваалцах. Тэгээд мдээгүй юм мэдээж авах энэ том гарц болсон шүү. За баярлалаа. За манай хувьд бол ерөнхийдөө түрээсийн айгүйх дарамттай. Тэгээ би тоног төхөөрөмжөөж хүртэл түрээсээр хэрэгжилж исэн яг бизнесээ эхэлж байхад бол за тэгээд баялаг бүтээгчдийн холбоонд бол 2019 онд ороод мэдээж ингээд зээл авцсан тий бүтээгдэхүүн бий болгоцсон хүн чинь тэрийг зарж сурталчлах маш их хэрэгцээ бидэнд байдаг. Энэ бүх асуудлыг бол Мастлизийн баялаг бүтээгч дэмжих нэвтрүүлгээр даваа хоёр дарга урьж оролцуулснаар маш олон хүнд Идлвизээр, Мастлвизээр бүтээгдэхүүн маань маш их танигдсан. Тэгэхээр даваа хоёр даргаадаа маш их баярлалаа. За. Тэгээд манайх одоо том биш ч гэсэн яг манайх бичил бизнестэй ерөөхдөө бол хамаардаг. Тэгэхээр манайх том биш ч гэсэн яг өөрсдийнхөө барьцаанд тааруулаад өөрсдийнхөө эргэлтэнд тааруулаад 3 зээлийг авсан байна. Хөнгөлтөө зээл. Нэгдүгээрт нь бол 10 найдын хөтөлбөрөөс 3 зээлийг хаан банкнаас авсан. Дараа нь Ритентоогоос бас
банк усаар дамжуулаад бас 4.8 хүүхдэд зээл авсан. Одоо тэгээд жижиг дундын газраас бас 3 хүүхдэд зээл авсан явж байгаа. Энэ маш их боломжийг олгодог шүү. Одоо манай ялангуяа энэ захирлууд бол угаасаа мэдээлэлтэй, мэдлэгтэй, боловсралтай ингээд миний дээр явж байгаа учраас маш гой юм яриад байна. Яг би болон надаас ингээд доошоо бас ингээд захирлууд байгаа яг бичил бизнес эрхлээд гутлын үйлдвэр ч юм уу тавилгын үйлдвэр эрхлээд явж байгаа яг хүмүүс маань ингээд ерөөсөө яг ажиллаа хийгээд мэдээлэл авч чаддгүй. Тэрнээсээ болоод нэг дам ярианаас болоод жидүүгийн зээл олддоггүй ч гэдэм үү. Наад бичигээрэмт нь бүтэхгүйгээд байдаг. Би яг тэдний нэг байсан байхгүй 100 айлтар ингээд хитэн тавилгын нөхдүүд нийлээл өөртөө гарч нэг бурхан минь сулаанд хожуулж өгөөд гээд гуйгаад байдаг. Тэгсэн мөртлөө суглаагаа бурхан сүлдө чи нэг суглаа аваад хаа чи гэдэг нь шүү дээ. Яг тэр шиг бид нар ингээд тэр өөртөө явж тэр зээлээ судлаагүй, тэр худалдаа авалтаа судлаагүй ямар асуудлууд байгаа те ямар ч асуултгүй мөртлөө тэнд ингээд ерөөсөө ам дамжаад явж байгаа захирлууд жижигхэн бичил бизнес эрхлэгч байдаг шүү. Тэгэхээр тэднэртэй хандаж хэлэхэд та бүхэн маань ийм холбоонд ч юм уу те энэ төрийн байгууллагууд дээр өөрсдөө очиод мэдээлэл аваад те ингээд яг үнэхээр чи бизнес хийж байгаа чи үнэн бол те нэг түүхчэнд байгаа бол яг ингээд энэ жидүүгийн зээлийн ч юм уу те энэ дэмжлэгүүд яг үнэн шударгаар ингээд очдог болсон шүү. Та бүхэн маань өөрсдөө илүү сайн хөгжөөрэй. Тэ тэр дараагийнхаа хүнд ажлыг даатгаад өөрөө ингээд гараад яваарай. Манай холбоонд ирээрэй. Манай холбооны удирдлага зөвлөлийн болон гишүүд ингээд та бүгдийг маш ээлдгэр хүлээж аваад өөрсдийнхөө зөвлөгөөг яг энд ингээд суугаад ярьж байгаа шиг ингээд яриад өгөн шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэгээд та таваар ингээд маш их бахархаж байна. Тэгээд ер нь энд хүрэлцэн ирсэн бас бүхэл бизнес эрхлэгч та бүгдээр бахархаж байгаа шүү. За надад би их олон найзтай хүн л дээ. Гэтэ хоёр найз маань надад амар ойрхон байдаг. Нэг хоёр мөрөн дээр өдөр чөтгөр гэдэг шиг. Нэг найз маань болохоор найз нь ингээд тавилгын зүсрийг хөрөө авна гэхээр чи яаж авах гэж байгаа юм? Чи ямар юмор хөрөөтэй болохыг гээл. Тэгдэг. Тэгээд би удахгүй хөрөөтэй болчихно. Тэгээд би одоо үйлдвэрийн байртай болно гэхээр чи ямар юмор үйлдвэрийн байртай болох гэдэг юм. Тэгээд ажиллаа хийсэргээд үйлдвэрийн байртай болцсон. Нөгөө мөрөн дээр байдаг найз маань эсрэгээрээ сайн чөтгөрнө. Чийл мэд. Чи ухаантай юм чинь чийл шийд. Чи чадна гээл. Тим хоёр найзтай байсан. Тэгээд ямарчсан тийм дэмжлэг байсан учраас ерөнхийдөө над маш их мотивац өгжсэн болов. Тэгээд залуучуудаа хандаж хэлэхэд бол боломж бол үргэлж байдаг аа. Тэгээд хэрэглэгчдийн шүүмж тэ гомдол бол та нарт зөвлөгөө юм шүү л гэж хэлээ да. За миний хувьд бол миний хамгийн их урам зориг авдаг юм бол яг бизнесээ эхэлж байхад бол миний хамгийн урам зориг авдаг юм бол аав маань байсан. Энэ бизнесийг одоо нөгөө анх яг ийм төвшөнд гарах боломжтой байна. Энэ хог хаягдл гэдэг чинь баялаг юм а гэж айгүй их ярьж явдаг юм байна. Дараагаар нь бол миний хоёр ах яг тулгын 3 чулуу шиг ингээд намайг түшээд энэ нөгөө нэг үйлдвэрийнхаа бүтээгдэхүүнийг хөгжүүлээд явсаад хоёр ах маань одоо бид гурав яг 9 жил хамтдаа ажиллаж байна. За одоо ингээд 5 жилээс хойш бол одоо миний яг урам зориг авдаг юм ажилчт маань. Одоо энэ хүмүүсээ би илүү яаж хөгжүүлэх үү? Илүү ингээд ажилчдынхаа уур амьсгалыг яаж илүү сайжруулах вэ? Ямар компани бий болох вэ гэдэг ажилчдаас урам зориг авдаг байсан. За тэгээд ерөнхийдөө хүмүүстэй хэлэхэд айгүй тууштай байгаарэ. Тууштай байна гэдэг чинь одоо айгүй хэцүү байлээ. Шантрах үе бол зөндөө исэн. Тэгтээ тууштай байж ижил бид бүхэн амжилтанд хүрдэм байлээ. За миний хувьд болохоор яг энэ Сабаглаа боодлын үйлдвэрлэлийг Монголд ингэж эхлүүлэх гээд 3 жил ингэж орон гэргэн хүн шиг ингэж өргөвчтэй аялал хийж олон хотуудаар явсан. За тэгээд үйлдвэрүүдтэй уулзж байхад ямар одоо юу байсан бэ гэхлээр тэр үйлдвэрүүд ингээд нэг аннаастаа дахиа гэжсэн. Та бүхэнд юу бодогдож чинь шинэ жил бодогдож байгааз. Гэтэл энэ аннаастаа дахианы үйлдвэр гэсэн чинь аннаасаар дахиагаад хийжээдэг тийм үйлдвэр байсан. За тэгээд тэр Малайзийн нэг үйлдвэр. Тэгээд үйлдвэрүүдээр ингээд уулзаад ингээд явжсэн чи тэр охин юу гэсэн бэ гэхээр би энэ бизнесийн 6 дахь үе. Одоо Монгол Carrefour зарагддаг Julius гэд бичээн байгаа. Тэрэн дээр одоо ингээд 3 дахь үе, 4 дахь үе, 12 дахь үе гэжсэн. Монголд яагаад ийм өвлөгддөг те? Яагаад үйлдвэрүүд нь яагаад ийм байж болдгүй юм бол гэдэг үүднээс миний нэг жоохон хамгийн анх энэ үйлдвэрлэлийг ер нь одоо яаж хийж байгаа л би болгоё гэдэг сэтэл бол яг тэндээс үрж ирсэн. За тэгээд анх энэ үйлдвэрийг нээчээд одоо зээл аваад
тоног төхөөрөмжийн авчираад болно гэжсэн чи тэрэн дээр ажиллах тоног ажилчид байхгүй шүү дээ. Тэгээд ажилчдаа бас сургаж ирсэн. За тэгээд хамгийн анх ингээд уут хийх гээд дэлгүүрүүдээр ингээд судалгаа хийгээ явж ирсэн чи одоо манай энэ өгөөмж аргаж архад компани захирал, инх жаргал захирал дээрээ би бас анх очиж ирсэн. Тэгээд өөрөө уутаач мэдэхгүй те энэ хүн болохоор намайг бас за чи яг ийм салбар руу орж байгаа бол манай одоо ийм цэцгийд гэж бүтээгдэхүүн яг анх удаа тэгэхэд бас 20 онд мэдлжсэн. Одоо бол нэлээ ийм том бүтээгдэхүүн болсон явж байгаа. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн дээр ингээд хамтрия гэдэг ингэжсэн. Тэгэхээр энэ Монголын одоо ийм суур ийм үйлдвэрлэлийг бүтээсэн хүмүүс нь үйлдвэрлэлийг эхлүүлэх гэж байгаа энэ дараагийнхаа үеийг ингэж дэмжиж гаргаж ирсэн нь бол миний хувьд бол нэлээд том ийм инспирэшн авч ирсэн. Бас Апу компанийн хувьд байгаад байна. Апу компани ус ундааныхаа шавшгыг болохоор Солонгосоос Хятадаас авдаг байсан. Тэгээ бид нар зөвхөн одоо нэг удаагийн ийм усных нь 33-ын усных нь 30% дөнгөж үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдөр манай компани 5 жилийн хугацаанд Апугийн ус ундааны шишиг Хайнекны стандартыг хангацсан пивний сапагла бодлыг нь дотооддоо 100% үйлдвэрлээ явж байгаа. Тэгэхээр одоо энэ үндэсний үйлдвэрлэлүүд, том үйлдвэрүүд маань жижиг үйлдвэрүүдэд ингэж төшиж босгож ирж байгаа нь бол манай энэ үйлдвэрлэгчдийн юм том юм соёл бөгөөд юм өв байсан нь ер нь өнөөдрийг одоо жахваг энэ царамтай арваг энд одоо ингэ бий болгосон доо гэж харж байгаа. Үнэхээр одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэж байгаа, бизнес эрхэж байгаа хүмүүс бол үнэхээр тууштай байх хэвээр. Маш тууштай, метронгу тэгээ хийх гэж байгаа бүтээгдэхүүндээ бүх анхаарлыг төвлөрүүлдэг. Хүнийг хуурахгүй байх хэвээр. Огт хуурч болохгүй. Та нэг л хэрэглэгчээ хуурах юм бол хэрэглэгч таныг нэг хаяаж авчвал эргээ харахгүй. Энийг тууштай байх хэвээр. Хоёрдугаар сая бас уран зориг унах барих зөндөө юм байна. Би 2005 онд анх нэг нугуулдаг машин, нэг хөлөөр гიშгдэг хайж, төмрийн хайж. За нэг 2-3 болон төмөр гаргадаг юмтай эндээ авчраад байрлуулсан. Дэнжимгийнхаа хашаанд байрлуулсан. Аминдаа бас нэг үйлдвэр бас бууцсан чиглэр мэгнөргөө юм хийчдэг. Тэрийг их юмд бодцсон. Жохон дээгүүр харцсан явж байгаа. Хятадын том гострол хийдэг үйлдвэрээр очисон. Нэгдүгээр хоолойгоо тогооны бэлтцэг хийлгэх гээд тэнд очиход захын харагдахгүй тэр том сэдвчин байшинд ямар олон машин техник суурилуулсан, ямар их олон хүн ажиллаж байгааг хараад би шууд навс ус. Хиймч байх гэжтэй гээд 3хан төхөөрөмжтэй тэгээд өөрийгөө их юмд бодцсон. Энэ үед би одоо үнэхээр Жакагийн Чингис Бандаас зээл аваад 580 сэдвэрнээс зээл аваад Дэнжимгийнхаа үйлдвэрийг барьчихсан байсан. Тэгээд тэнд одоо захиалга өгөх гэсэн чинь хэдэн зуугаар нь хийнгээд би чадлынхаа хэрээр 50-ыг хийх гэж байгаа ичмээр байхгүй юу. Тэгээд яаж хийж байгаад үнэхээр бас хүн төс бас ёс зүй гэж юу гэж байд юм бэлээ. Би тэр үед яг энд 12 сарын 31-нд эндээс хүний амралтын цагийг ашиглаад нэхий дээлтэй, өстэй гуталтай, бас нэг өстэй малгай өмссөн бугаан цугаад Гуанжуугийн юуны галтрууны буудлын дээр болсон чинь бороо орчихсон. Тэр чихээр гараад бууд дорхоо хооронд навс нороод тэгээд өгдөө босоод ирсэн чинь нөгөө нэхий дээл өстэй гутал малгай гороо будаа. За энийг сайхан нухалж өмсөд өөр юм байхгүй юм чинь нөгөө үйлдвэрийн хаалга дахиад орсон чинь наман харсан чигээ нүдэн ороо дээр гарцсан өстэй дээлтэй нэхий гуталтай хүн бороо орны тэр цагаар очиод би тухайн үед эвгүй байдалд орж байлаа. Тэгээд одоо бидний юм хүлээж зөвшөөрөхгүй байх үед нь бас бодлоо. Тэр гошчомжиг шандамдаа ийдсэн байсан. Бараг тэр өдөр хөөгдөж гараад маргааш нь гошчомжиг хөмсөд гутлаа таслаа дахиад загаагаа зүгээд гэхдээ тэгсэн чинь араа өөр хүлээж аваад тэгээ ямар ч байсан тэр үед би захиалга өгөөд үнэн баяртайгаар өнөөдөр Намон Зөө брэндийнхаа экспорт чиглэлтэй үйлдвэрлэж байгаа баргааныхаа анхны одоо их цагуурыг тэнд хийлгэжсэн тийм хөгжинтэй үе байдیں۔ Өнөөдөр Монгол Улсын хүнсний ерөнхийлөгчөөс хүнсний хувьсгал гэдэг энэ том юмыг өрнүүлснээс хойш манай компанийн хүнсний хувьсгал идэвхтэй оролцож байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч манай компанид хүрэлцэн ирээд үнэхээр одоо бид бас хийж чаддсан юм байна гэж бахархаж байсан. Энэ ковид одоо цав баглаа бодлоо гэдгийг ойлгодгүй байлаа. Үнэхээр цав баглаа бодлоо байхгүй бол болохгүй юм байна гэдгийг бүх шатандаа ойлгосон. Ингээд энэ чиглэлийг хөгжүүлэхэд анхны ерөнхийлөгчийг манайда хүрэлцэн ирэхэд манай Эрдэнэ сайхан дарга манай үйлдвэрийг урдчилж үзээд за болох юм байна гэд тэгээд даваа үер зөвлөх одоо ингээм хамтраад ингээд ирж ирсэн. Өнөөдөр би 2.5 тэрбумны зээлийг
хүнсний хувьсгалаас авсан, зээлийн амжилттай төлсөн, ажлын байраа нэмэгдүүлсэн ингээ ажиллаж байна. Манай баялаг бүтээгчдэд нэг давуу тал байгаа. Бүгдээрээ инновац зохион бүтээгчд байгаа. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг өөрсдөө зохиосон. Тийм учраас баялаг бүтээгч дамжих холбооны инновац хөдөлгөөний инновац бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хариуцсан дэд ерөнхийлөгч гэдэг ажлыг ерөнхийлөгч надад даатгсан. Тийм учраас та бүхэн оюуны өмчтэй холбогдлолтой юмнуудыг надтай бас зөвлөөрөө. Тендерийн хуультай төрд нийлүүлэх барганы тухай асуудаг бол надаас бас зөвлөгөө аваарай гэж хүсэж мянган баялаг бүтээгчд баяр хүргье, баярлалаа. 2000 онд компани байгуулад манай 25 жилийн түүхтэй. Тэгээ 2010 онд би яг энэ гурилан бүтээгдэхүүний салбартаа бол яг тууштай бизнесээ хийсэн. Тэгээ 2010 оны үед би бас нэлээд бизнесээ ер нь боли гэдэг шийдвэр гаргаж ирсэн. Тэгээ боли гэж шийдвэр гаргаад шантраад боли гэд эргээд харахад 10-аад жилд намайг даахцсан бараг 30-40 хүн амьдрал 10 жил одоо намайг дагаад амьдралаа зориулсан хүмүүсийг харахтаа би одоо энэ хүмүүст одоо яана гэж хэлэх юм боллоо би амиа бодоод явлаа та нар хайч гэх үү гэдэг тэр нэг хүн чанар зулгаагаад намайг тэр үед бизнесийг болиулаагүй тэгээд бизнесээ яг тэр хүмүүсийг одоо дагж явсан ажилчдынхаа ар гэр амьдралыг хараад би бизнесээ үргэлжлүүл зоригтой тууштай дахиад зүтгэсэн. Тэгэд эргээд эндээс харж байхад урам зориг маань өнөөдрийг 25 жилийн дараа эргээд харахад үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал нь өөрөө компанийнхаа үнэт зүйл соёлыг бүтээж идэг. Тэгээд ажилчдаа дагаад бас ажилчид маань тэр соёл нь суусан байдаг. Тэгээд өнөөдөр эргээд харахад тэр миний дотоод хувь хүний зарчим үнэт зүйлийг дагсан нилээдгүй олон ажилчид маань яг тэр үнэт зүйлс өөрсдийнх нь хувь хүнийх нь үнэт зүйл компанийн нь үнэт зүйлтэд уягдаад яваад тэгээд ажиллаа хийхдээ урам зоригтой ажиллаж байгаа тэр хамт олон менежмент тим баг ажилчид хамтрагчтай харахтаа би маш их урам авдаг. Үнэхээр гол авж байгаа урам маань тэр байдаг. Тэгээд одоо бизнес эрхлэгчид болон залуу бизнес эрхэлж байгаа хүмүүстэй хэлэхэд та өнөөдөр үнэнч байгаа юу? Таны бизнес үнэн яг зөв зарчимтай байгаа юу? Үнэт зүйл чинь ямар байгаа вэ? Таны ажиллаж байгаа ажилчид, таны хандлага чинь улс орноо нийгэмдээ юуг бүтээгч байгаагаа та олж харсан уу? Та яг өнөөдөр өөрийнхөө хувийн мөнгө санхүүгийн төлөө ажиллаад байна уу? Тэрийгээ яг бодсон уу? Та мөнгөний өмнө, ажилчдынхаа өмнө, харилцагч, хамтрагч, хэрэглэгчийнхаа өмнө хариуцлагыг үүрч чадах уу гэдгээ та бодоорой. Яг үнэнч байхаа та бодоорой. Бүх зүйл дээр одоо бизнес хийсэн одоо тэр зээл авсан ч гэсэн тэрний өмнө хариуцлага хамгийн их хэрэгтэй байдаг. Тэгээд үнэнч байх тэр хариуцлагатай үнэнч байгаа бол итгэлтэйгээр тууштайгаар тэгээд хамтраад ажиллахад бизнес бол амжилттай явна л гэж харж байна. Ингэж л захиа да. За баярлалаа. Тэгээ энэ удаагийн энэ одоо салбар хэлэлцүүлэг маань үрээ дуусч байна. Яг бодит амьдралаа хуваалцсан 5 захиралтай 5 удирдах зөвлөлийн гишүүнтэй баярлалаа. Дахин баярын мэндийг хүргье. Түүхэн их 10 жилийн үед чиглэл компани 10 жилийн турш хамттай байсан. Энэ удирдах зөвлөлийн гишүүнээр 10 жилийн хугацаанд ажилласны хувьд баялаг бүтээх дэмжих холбооны түүхийн 10 жилийн чиглэл компани дурсгалын ийм чихрийн тавг үйлдвэрлэсэн юм а. Энийг холбооныхон тэргуунд гартуулж өгье. Уучлаарай. За энэ дээр манай баялаг бүтээх дэмжих холбооны лого байгаа. За нөгөө талд нь манай шинээр байгуулагдсан үйлчлэгээний холбоо бас байгаамаа. Ингээд бүх Монголын баялаг бүтээгчтэй энэ дотор дандаа Монгол чихэр байгаа шүү. Бүгдээрээ Монголдоо өөрсдөө хийснэ гэдэж өөрсдөө хийснэг өмсгөөе. Баярлалаа. Жилийн түүхэн оогоо тэмдэглэж байгаа нийт баялаг бүтээгчдийг одоо төр засгийн одоо мэдээлэлээр шагнал гардуулах юм ёслолын ажиллагаа эхэлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 11-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хот дугаар 89-р дугаар Улаанбаатар хот Монгол улсын төрийн одоо медалиар шагнах тухай.
Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Иргэсэн ажил салбартаа олон жил үргэлжлэлтэй ажиллаж онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хөнөөр оруулж буй дараах хүмүүсийг тэрийн одон медалиар шагнасугай. Шагналыг Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх, Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн холбооны үйлчлэгээний холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гай сэтгэлтэн доктор профессор Даваабаяр таныг хүндэтгэн урьж байна. Сотонгоор Өвөржүр компани тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ цахилгаанчин мэрэгжилтэй Женчвийн Тойвго таныг хүндэтгэн урьж байна. Та түүхэн 10 жилийн ойгоор Алтан гадар Сотонгоор шагнагдж байна. Баяр хүргэе. Алтан гадар Сотонгоор 5 богд фудс пицца компани бүс хариуцсан менежер Даш Цэрэнгийн Жаргал сайхан. За Жаргал сайхан таныг төрөндөө чагнал Алтан гадар Сотонгоор шагнаж байна. За Жаргал сайхан улсад нийт 31 жил ажиллаж байна. 2014 оноос одоо хүртэл 5 богд фудс пицца компанид бүс хариуцсан менежер албан тушаалтайгаар ажиллаж байна. Баяр хүргэе. Төрөндөө чагнал Алтан гадар Сотонгоор Техник хаус компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шулуунбатын Сүхцэрэн та шагнагдчихэ. Баяр хүргэе. За Сүхцэрэнгой улсад 28 жил ажиллаж байна. 2019 оноос одоо хүртэл Техник хаус хязгаарлагдсан хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга албан тушаалтаар ийхүү ажиллаж байна. За мөн төрөндөө чагнал Алтан гадар Сотонгоор Өвөржүр компани зөвлөх Цамгарвын Даваа Дулам та шагнагдчихэ. Баяр хүргэе. За Даваа Дулмгой улсад 47 жил одоо тасралтгүй ажиллаж 2004 оноос одоо хүртэл Өвөржүр хязгаарлагдсан хариуцлагатай компани зөвлөх багшаар ажиллаж байгаа. Ийм сайхан азаа буурал байна. Танд эрүүлийн хурдтай насыг хайрлая. Ажлын өндөр амжилтыг танай хамт олон танд болон хүсэн өрөөж байна. За нийт шагнагчдаа баяр хүргэж байна. За манай энэ холбоонд бол одоо 10 жилийн хугацаанд олон одоо залуучууд мянгаараа одоо бизнес руу одоо зоригтойгоор орж байна. Бидний маань хийсэн ажлыг одоо төр ард түмэн одоо үнэлж байгаагийн нэгэн илэрлэж одоо хийж байна. За улсад 12 жил ажиллаж байгаа. 18 оноос сүлдэт дайрам компаниг үүсгэн байгуулагч одоо баялаг бүтээгч ийм залуу боловсон хүчин байна. Green Group компани импортын албаны дарга Батхүрлийн Балжин юм таныг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. За Балжин юм улсад 9 жил ажиллаж 2019 оноос одоо хүртэл Green Group компани импортын албаны даргаар ажиллаж байна. За цаашлах нь ажил хөдөлмөрт улам их амжилтыг хүсэн өрөөж байна. За хөдөлмөрийн хүндэт медалиар Diamond Topaz компани өрөмтлийн инженер Женчвийн гомб шагнагдчихэ. Баяр хүргэе танд. Эрхэм үндэд зочид төлөөлөгчдөө, бизнес эрхлэгчтэй, ноёд хадагтай нараа та бүхэнд 10 жилийн түүхэн ой мэндийг дахин дэвшүүлье. Сүүлийн 13 жилийн хугацаанд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо маань Монгол улсын жижиг дунд бизнесийн орчныг сайжруулах, баялаг бүтээгчдийн дуу хоолойг нийгэм төр дүргэх, бизнес эрхлэгчдийн үнэлэмжийг өсгөх үйлсэд тасралтгүй хөнөмрөөр оруулсаар ирсэн билээ. Энэ хугацаанд бид баялаг бүтээгчдийн үнэлэмжийг олон нийтэд зөв байршуулж, тэднийг нийгмийн гол бүтээх хүч гэдгийг баталгаажуулсан.
бодлогын судалгаа зөвлөмжүүдийг боловсруулж шийдвэр гаргах түвшинд тогтмолд хүргэж ажилласан. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадахжуулах сургалт уулзалт хилцүүлэхийг тогтмол зохион байгуулсан. Бизнес эрхлэгчдийн хоорондын сүлжээ хамтын ажиллагааг өргөжүүлэн салбаруудын төлөөллүүдийг нэгтгэн ажиллажээ. Эдгээр бүгд нь Монгол улсын эдийн засгийн тулгуур болсон бизнес эрхлэгчдэд дэмжих чинээлэг бат бөх дундаж давхаргыг бий болгох үндэс суурийг тавьсан болно. За өнөөдөр бид хөгжлийн шин шатны өмнө ирээд байна. Глобал зах зээл, технологийн дэвшил, дижитал шилжилт эдгээр зүйлсүүд нь биднээс илүү хурдтай, илүү мэрэгжлийн, илүү инновацлог байхыг шаардж байна. Иймээс дараагийн 10 жилдээ бид бүхэн дараах том зорилтуудыг тавьж ажиллаж байна. Манай холбоо цаашид инновац, дижитал шийдлийг дэмжсэн бодлогын судалгааны төв болно. Бизнес эрхлэгчдэд шаардлагатай дата, судалгаа, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг нэгдсэн мэдээллийн урсгалыг бүрдүүлнэ. Олон улсын байгууллагуудтай тогтвортой институцийн түвшний хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээнүүдийг бүс нутаг болон дэлхийн бизнесийн сүлжээд холбох байнгын түншлэл, экспортын дэмжлэгийн экосистемийг бий болгоно. Холбооны үйл ажиллагааг илүү мэрэгжлийн, ил тод, тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлнэ. Эцсийн зорилго бол чинээлэг дундаж давхархтай, бүтээмж өндөртэй, экспортод чиглэсэн Монголын эдийн засгийг бий болгох юм а. Энэ эцэст нь өнөөдрийн форумд өрнөсөн хилцүүлэг, санаачлаг бүр Монголын жижиг дунд бизнесийн шинэ 10, шинэ хуудас нэгдэж байгааг харууллаа. Энэ замд бид төр, хувийн хэвшил, олон улсын түншлэл, бизнес эрхлэгчтэйгээ хамтдаа нэг зорилготой, нэг баг болж урагшлах ёстой юм а. За ийхүү өнөөдрийн форум албан ёсноор хаасныг мэдээдхий таатай байна. Чинээлэг дундаж давхархтай Монголын төлөө хамтдаа хичээцгээе. Та бүхэнд баярлалаа.